Оо за. Хүй ямар гой бичлэг байваа. Баярлалаа. Ивэлээ. Чи ихтэй бүр өөр амар тэрэндээ амар сэтгэл хангалуун баг шүү аа тий. Thank you. Солонгосор дуусны дараа санийх бол хамаагүй кайфтай байлаа. Ямар шампан хэргэлдэг вэ? Ивэлээ. Гэцэж хүмүүс. Үсэн амирал байна гэсэн. Чи бүр амар шаартай юм тий. Шаартай залуу байлаа шүү. Ихтэй гоё ялээ. Хөөе тэр гутлыг ханаас авсан юм бэ? Гой гутлыг ханаас яа. Баярлалаа. Koya гэдэг брэнд байгаа шүү. Даяа хот дараагийн. Хүүхнүүд тэгэхээр төрүүлж гутлыг хардаг байх нь шүү дээ. Ивэлийн. Тийм ээ тий. Харин шууд гутлыг харж шүү дээ. Тэр эсвэл магадгүй цагаан төстэй байсан болохоор гутал амар ялгаж харагдсан. Maybe. Царай мэрийг санахгүй. Урт төстэй тэгээд гоё гуталтай байсан. Ямар царай ямар амаатай. Тэр амаагүй яа. Тийм. Гой дуулж илээ. Би тэгэл би дуулаагүй ч болсон юм байж. Бүх юм ер нь учир шалтгаандаа болдог гэдэг шиг яг намайг битгий дуулаад ивэл Японоор дуул гэсэн юм байна гэж бодсон байгаа. Японд сурдаг Япон хэлтэй хүмүүс ямар ч акцент бол байхгүй нэ л гэж хэлээ. Бид нар ер нь хүмүүсээр акцентээ шалгуулад байгаа юм тий. Харин тий. Дүгнэлж ирээд. Инкер яаж ийн? Ингүүл яаж ийн гэдэг. Бараг л подкаст дээр хэд авсан? Онц авсан. За ивэл бол онц авсан. За тэр хоолунд яаж ийна хөөш хүмүүсээ? Seriously? Гомдлол байна. За. Би ингэдэг байхгүй юу? За яста нэг пастаны машин шинээр паста хийгээд ингэн тэгнэ тэргээл. Тэгээд ер нь хамгийн хялбар хүмүүст заах миний дуртай паста юу вэ гэж бодсон чилаа. Карбонара хийх юм байна гэл бичдэг байхгүй юу? Тэгээд өндөг мөндөг холиол хутгаал бичээл баахан видео гээл тэрийг бүгдийг премьер луг оруулаад эдит хийх гээд бэлэн болгоцсон. Тэгэл за эдитлээд маргааш оруулна гэсэн чинь заяа видео оруулсан байдаг байхгүй юу? Тэгээд заяа минь ямар хөрхөн видео хийсэн бэ гэсэн чинь карбонара хийсэн байдгийг. Тийм. Хөөш чи хоёр ер нь нэг жоохон юу биш үү найзаа. Хоёр чинь зүгээр сом хэлэл юм шүү. Жан болоод нэг үү. Харин тийм жан болоод би чиний бодол модлыг уншаал. Лоо. Шууд одоо момтыг би алах уу? Би бас битчин хий гэж бодчихсон байхгүй юу? Энэ олон мастануудаас дунд өли. Гэтэ би тааш тэгж өөртөө тэг нөгөө юм уу хийхгүй. Соос мосоноор та өөртөө хийдэл шүү дээ. Yeah. Харин би тийж хийхгүй зүгээр би соос судалдаж аваа шууд хийчих гэж бодсон байхгүй. Шууд заяагийн ихлээл амар соос мостэй ихлэхээр за тэгвэл удлаа байна. За байдаг. Шнийг төрүүлж их айгүй айтайхан юм байна. Айгүй амар юм. Тэрвээ тгийгүйсэн бол бивэлээ адарсан байсан бол аач. Ивэл ингэж хийж яхаа заяа гэж хэлээ. Харин яг юм тэгэхээр ингээд эхлээ шууд намайг ярихгүй хамгийн төрүүлж хийсэн. Тийм болохоор одоо ер нь би дараа дараахан дандаа төрүүлж хийн гэж хотлоо яриач яах вэ? Яа. Гэтэ заяагийн видео бол гоё ясан надад таалагдсан. Тийм байлээ. Амар юм гоё юм нюанстай гоё байлээ тий гоё байт. Харамсалтай тэр өндгөө хутгатай стори дээр нэмж явуулдаг. Өндгөө хутгатай оролцсон юм. Хаашаа хийж байгаа. Гол нь хаашаа орсон мэддэг болгоцсон. Хамгийн чухал зүйл видео дээр байхгүй. Харин тийсэл би бүр гайхаа од надруу бичлэр би одоо энэ одоо юу яагаад тэрс үзээгүй юм бата. Эхлэн үзүүлж хайцсан бахта залхуурж амбахта гэж бодсон. Юу яриад байгаа юм бол гээ. Ороо харсан чинь нэрээ буруу бичлэгийг оруулсан байдیں۔ Тэгэл за одоо өнгөрсөн одоо буцаал гаргаал тэгэл тэр чинь бас 200 үдцэн ч л байлаа. Тэгээд залхуу гэж та тэгээд тэр чихтэй стори дээр нэмээ оруулсан байгаа. Талсгий. Хамгийн инээдтэй юм юу гэхээр Америкт ялангуяа карбонара чинь дандаа нэг юу одоо кремтэй хийдэг. Тэ амар креми үүдэг шүү дээ карбонара чинь. Гэтэ тийч бол жинхэнэ карбонара биш байхгүй Америк карбонара кремтэй хийсэн. Яг ориг карбонара. Гэтэ гоё амттай Америк нь бас гоё амттай. Гэтэ яг ориг карбонара чи яг түүхэн өндгийг зөөр яг юутай хутгаад тийм соос болгодог штэ тий. Тэр бол бас их гоё амттай байдаг. Тэгээ тэр бейкон зэкин энтрийг хараад л их гоё яасан. За ариунагийн видео маань. Breakfast. Breakfast видео бас. Би хараа би өмнө тайлбар тавьчих заяа. За ингээл айгуу гоё унтах гад хөвтчихлээ. Чи ингээл бичлэг орчдөг байхгүй заяагийн бичлэг.
Тэгэл тэгсэн чи яг хоол хийсэн байдаг шүү. Тийж одог байсан байшин. Би бүр за бостон нэрээ тэг хүмүүс бараг өндөр шархалаа хогооны бодсон ч гэсэн байхгүй. Тэгсэн чи хасан өрөө шүү дээ. Тэгээ бүтсэнд би яг бүтсэнд л заа бичгээс өмнө нэг хоол хийж тавиандаа гэж бодсон байсан. Зөө арай хоол орчтой тэгсэн чи араас нь ивэл би бас тийм хоол хийж байгаа шүү дээ. Би бас яг бодсон байхгүй паста ин гэж. Ер нь өнгө үзүүр талаасаач тэр хамгийн амархан талаасаач тэр тэгээд паста л ер нь хамгийн зөв опшн юм гэж бодсон байсан чи хоёр ч хүн паста гэж болчлоо. Тэгээд яг их чинь гэртээ хоол ихээр нэг бол цөв, нэг бол паста, нэг бол будаатай уруул хийдэг хүн чинь. Ямар будаатай урах хэлтэй нүш. Тэгээд цөөвд бас гурил мөрөлтэй болчихж байгаа юм чинь за өглөөнийхөө цайг л ер нь хийх хэрэгтэй мэ. Тэгээд өдөр орой хоол моолын одоо тэгээд нөгөө ойр нь бас өөрчлөлт хийгээд аваад явна гэсэн бодлоор хэлбэрхаа шийдсэн байгаа. Ихтэй амар гой харагдаж байна. Яг ингээд харахад амар амархан юм шиг мөртлөө яг хийх юм бол тэрийг бол тэгж хийхгүй. Би л тэгж итгэцсэн. Тэр өндгийн дотор оруулаад сосижин тойруулж бүр хийгээд сосыг тэгж эсгэгч бас эсгэх нэ. Юу гэдгэлээ. Хэрчигч бас эсгэх. Өш минийдтэй Аринагийн видеоос шинэ сурсан юм байна. Тэр юу гэхээр ингээд төмөр тавьж байгаа сосиж зүсдэг. Тэнгүүд нэг бүтэн зүсэгддэггүй. Ямар ч алдаа гарах тийм шанс өгөхгүй. Тэр техникийг бол би одоос ахаад өөрийнхөө хоол хийх одоо жорндоо хэрэглэх байгаа. Би дараа нь залуу тэрийг хийж өгье гэж бодсон аяар гойсон. Хонхон бол тийм өглөө цайдаг оош залууч дээ. Тэрийг цэцгийг нэг ингээ хоёр өндөг болгоод тэгээд ингээд голд нь нэг зайд авчуулаад. Тэгээд залууд биш зөвхөн залууд гэлэхгүй хүүхдүүд идэхэд бас амар гоё юу enjoy гэж иддэг байхгүй юу? Зүгээр л бас бодож болох юм бэ ёо. Айгу мохоор бодчихлаа. Залуу гэж бодож байгаа. Гэтэ Аринагийн breakfast-д гоё бөгөө дээрээс нь fun breakfast харагдсан. Danke. Merci. Одоо Заяа Арина хоёрын хоёулынх видео жоо фан байсан. Миний болохоор яг нэг тийм техникийн тайлбар юм шиг видео болсон. Ивэл их бүр ингээ бүр scratch-аас эхэлж байгаа байхгүй бүр ямар ч юм байхгүй. Урлагийн хүртлээр зурх юм. Харин тийм би чи юу гурил зурх байтгай гомонгийн аваад лол бүр соосыг худалдаж аваад тгий чи нэг жодчихсан чи гурилын хүртэл зурч байсан. Романтик хоолны сургуулиас төгссөн байгаа. Энийг нэг тактик юм яваад байна те. Арина Заяа юу яаж гэнэ одоо ингээд анзаарч байна те тэр дуудуулж байгаа бичлэгийг хийж байгаа те. Тийм юу яриад байгаа бичлэгийг хийж байгаа. Юу яриад байгаа юм бэ? Ивэл ингэсэн юм шиг ба. Та нар бүр наав те бүр яг тэгж басаад байна уу те мөвбэнд мэн гэж аваад те. Тэгээд би нэг киноны хүн байна гэж бодоод бүст амар юм юу яаж юм шиг ба. Үнэхээр чин сэтгэлээсээ тэр нь яг мэдэгдэж байгаа. Тэгээд тэр нөгөө дуулдаг бичлэгээс хойшоо бол ингээд Озигийн челленжийн левел ингээд нэг шатар хоёр шатч бүр ингээд агтж байгаа байхгүй тий. Тэрнээс хойшоо ингээд бүр муу бичлэг хийх аргагүй болчихж байгаа байхгүй. Yes. Дотроо баярлж ирээд оо. Тэ би эвэлийг харамлаад байна. Амар олон хүүхнүүд үтцэн байсан тэр доорно. Барьж итгэж байлээ. Би уул нэвэлийг худлаа ингэж байгаа нэ аваасууч гэж утсан ч. Найзаа гэж байгаа. Тий найзаа гээл чиний дуу муу чим яа байсан гэж нэг юм чимчсээ онд нэг муу ханддаг да. Тийч ми жоохон хийж мэж байгаа аваасууч гэсэн чинь үгүй болсоо. Тий өөзөгийн аккаунтууд руу тэгж их хүмүүс ингэж орж ирж байгаа юм чи өөрийнх нь DM бол бүр яг дэлбэр гэж байгаа бах тий. Тэгж авах тий. Байхгүй. Сайн нэг худлаа ирсэн байхгүй гэж хэлсэн дээ худлаа. Худлаа байхгүй байлаа. Өчигтэй тэр гурлаа яг савхаар зуурсан уу? Яа, савхаар зурсан шүү дээ. Гараараа зурж чадахгүй байх чинь савхаар махаар зурдах юм. Гүг. Окей. Надад болохоор яаж санагддаг вэ ингээд савхаар зурхлаарэ нэг гурил ингээд жижигээр ингээд хоорондоо нийлээд тэгээд одоо ус дутуу байхлаар ус нэмэхэд илүү амархан байдаг байхгүй. Тэгэд санагддгийг. Бас тий. Буруу ээж магадгүй. Ямар айхтар юм. Бүр энэ аваас очоод материал яваад байсан үгүй юу? Мим явж байсан шүү дээ. Ганцаараа олон жил ганцаараа явсан залууг сонгороо бүх юмаа хийгээ сурцсан амар гэдэг. Ивэл бол бүгднийг сурцсан юм шиг. Би арайч одоо нэг савхаар гурил зурдлаа. За тэгэхээр угаасаа ойлгож байгаа шүү дээ.
оройн өдөш гараараа паста хийж вино бараг л виногоо дарж өгөх юм биш өөрөө. Тэгээд тэгтээ үнэн байсан байлээ тий. Тэгээд тоглоод гэж үзсэн чи чихнээсээ зөв гурлын хүртэл өөрөө зурна. Ивэл соосын хүртэл гараараа хийж ингээд season 1-ийн 3 дахь дугаар дээр ирсэн байдгийн. Оо ёо тэр мэрэг тэгээд өөрчлөлт. өөрөөр бас хоол хийдэг шүү. За энэ юу одоо маркетинг стратеги маань. За болоо. Матуултын ёо. Баярлалаа. Одоо манай одыг ярив. Одыг ярив. За ярихаас өмнө би өөрөө тайлбар хийчихв. Би ч одоо Солонгосын ард түмнийхээ энэ сайхан докторитан гэдэг хоолнд айгүйх дуртай. Тэгээ Солонгосын ард түмэндээ маш их баярлалаа. Камсамида. Эсэ яахгүй. Тэр нэг нарийн зарим хэрчиж мэрчих юм байхгүй зүгээр пат хуваагаал усан дэгээл нэг цаг буслаад болоо. Тэгээд бид нөгөө амар залхуу үнэл хоол юм шүү. Амар нөгөө юу байхгүй, процессор байхгүй. Тэгээд видео анзаарах юм бол би нэг техник одоо шин техник одоо тэрэн дээр үзүүлж байгаа. Тэр нь ямар техник гэхээр ганц гараараа хоол. Нэг гараараа. Оо тийм үү. Ивэл тэр саху бахаар одоо гурд зурдаг техник яагаад байгаа. Би одоо ганц гараараа хоол идэх техник. Хоол идэх техник нэвтрүүлж байгаа. Ганц би байсараа ганц гараа ажилласараа гад ганц гараа хийсэн байгаа. Марин тийм болчихё. Баруун гараа ажиллах хийж үтсэн байна. Баруун гараа хоол илүү хурдан хийдэг аа. Тийм шиг. Баяр хүргэе. Ярс үедээ баруун гараараа, яраг үедээ зүүн гараараа хоол идэг од. Яраг үедээ хоёр гараараа аахгүй. Тий. Яраг үедээ хоёр гараараа. Тий. Бид нэр хоёр дахь сугийн яриад байна л да. Өө байсуу. Эрэчтэй. Энэ утгавчаад оо. Харахгүй ганц би утгаа байна. Үшээ би тэгээд энэ челленжүүдийн дараа нэг бодол төрлөө надаа. За. Би түр юу нэ ч хүмүүс юм аа. Тийм биш дээ. Хичээгээгүй яж хата дэжгүй юм аа. Хичээвэл яана. Юу л атлаа. Чеkin бат яах юм бэ? За энэ нэг хасах байгаа. Юу хасчаа? Өөртөө н одын эдитлэн амар сонь ингээд хасах байгааг ингээд оруулчихдаг юм бэл. Тэр айцах юм ярихгүй л болохгүй гэж. Үргэлж бэлэн. Яг ингээд бичиж яхад ингээд хасмаар санагдсан мөртлөө тэгээд дараа нь сонсохоор Сонслоо гоё. оруулмаар санагдав. Энэ орсон дээр юм байна. За одоо ингээд маглах яах вэ? Юу дагуулга орё. За тэгье. Сэдвээ сонгоё. Юу руу орё? Яа Сандра тийм. Яа Сандра юу штэ. Бид нар 24 минут шал дими мэрсэн мөө. Нэг Сандра тийм ажиг хүн аа. Тэр яг яасан юм бэ? За нэгээс хэдүүлээд ажаа. Хоёрын болов? Окей, за нэгээс хоёр хүртэл орууллаа. Нэг таагарч тэр дугаар дээр байгаа сэдвийн талаар бид ярилцах болно. За 9 тэдний найзууд чамд асуудал болдгоо. Дэм за. Манай найзууд л асуудал болчихчих. Одоос эхлэе. Үгүй. Ариунаас эхлэе. Ариунаас. Би түрүү эхэлсэн шүү дээ. Та надаас айгаад дээр эхлүүлээд дээ. За энэ удаа одоос айгаад одоос эхлүүлье. Надаас айгаад эхлүүлээд. За нэг хайхтар болохгүй хаа. Гэтэ юу тийм дээ. Хэрвээ нөгөө бүр ийм нэг найзууд байдаг ш бүр ингээд бүх юмыг хамтдаа гэдэг, бүх юмыг хамтдаа experience хийх гээл тэ ингээл бүр амьдралд ингээ орж ирдэг тийм хүмүүс эд штэ. Бүр тийм найзууд. Энэ ажид мотор байж тээ. Тэгээд зэрэг зэрэлчээд гэж. Баач хэлээч. За тагс юм аа. Тийм найзуудтай бол тэгэл бас хэцүү л бах те. Тэг хамгийн маяг. Би ч хамт зураг болт юм уу? Яа за юу гинт. Гинтүү. За sorry. Хүү ярьж. Дээр. Би юу ярьжлаа марчлаа. Пинэс бэл ядаргаатай гэсэн. За. Петрой шиг найзууд байлаа. Гэтэ яг зүгээр хэр нөгөө найзууд нь хэр одоо нөгөө нөлөө үзүүлдэг гэдгээс шалтгаалах. Одоо жишээ нь баян ингээл парадал ингээл авч яваад байдаг бол бас хэцүү тийм үү? Тэг яг хэр bad influence болдог найзуудтай вэ гэдгээс шалтгаалах. Тэгээд
нэг ийм хүмүүс эд штэ ингээд жоох ингээл одоо ингээл муудалцах үе байна штэ. Ерөөсөө дандаа дардан байхгүй штэ энэ хүмүүсийн харилцааны дунд чинь те. Тэгэл жоохон муудалцаал нэг нь ингээл гомдоол ингээд найзууд нь сал найзууд бас асуудал нэстэй те. Хүнд ерөөсөө ингээд бодох цаг өгөхгүй тэг өөрсдөө нэг өөр юм гэсэн цаг өгөхгүй тэгэл толгоонд нь ороод байдаг бол яа асуудал болно штэ. Асуудал болно. Яг хэр сайн найзууд вэ гэдгээс шалтгааллах юм байна л да гэж бодож байна. Окей. Энэ ихтэй айгүй нэг юм тийм юу асуулт юм шүү. Нөгөө yes or no асуулт юм шүү те. Болохгүй. За ярина. Дэлгэрүүлэн. За ариун дэлгэрүүлэлээр дараачих нь ярья. За тэгээ. Тгий чигшээгүй. Энэ сэдвийг хүлээж илаа гэсэн юм шиг сууж идэв шүү. За ер нь бол найзууд амьдралд нөлөөлдөг. Би бол тэрийг хэлмээр байна. Хилдэг андертэй. Яагаад гэхээр зэрэг ирчүүд нэг юм шиг байл л дээ. За ирчүүд ч гэлтгүй ер нь эмэгтэй хүн ч гэсэн ингээд нэг юм ихэнх нь гэж аашгүй заяа бүгд биш. Нөгөө нэг партнертай хилдэггүй юм аа найз нөхдөдтэй ингэж очиж хилдэг заяа. Тэгээд тэр нь болохоор зэрэг айгуу тийм сүрэг хандлага үзүүлэх нэх яагаад вэ гэхээр зэрэг тэр найз нь тэр хоёрын хооронд болж байгаа ситуацийг 100% мэдрэхгүй байгаа штэ. Тэгээд 100% мэдрэхгүй зөвхөн тэр хүний өнцгөөс ярьсан зүйл дээрээс дүнэлт хийж тэр хүн чинь бас өөрийнхөө бодлыг хэлнэ дээ. Тэгэхээр зэрэг тэр нь амар тийм реалистикээр харж байгаа байдал бол ерөөсөө байж чаддгүй. Тэгээ одоо юу гэх тийм нөгөө нэг би бол сүүлдээ нэг хүний амьдралд их амар оролцоод сонирхол болсон. Гэтэ оролцдог байсан үе бол би л дээ найз нөхдийнхөө надаас ингээл юм асуугаал ирдэг ч юм уу те. Яа нөгөөч тэгээд ах юм ингээд ах юм аа. Одоо би яах юм ах гэдэг ч юм уу те. Тэрэн дээр нь ингээл начис тэгдэг байхгүй ингээл амар хэмэрч өгөөл те. Ингээл нэг л их туршлагатай хүн би л нэг жоохондоо хүнтэй суудсан гэсэн шиг айгүйх ярьдаг байсан. Одоо ярьсаар байгаа гэхдээ арай гайгүй болсон. Арай гайгүй ярьдаг болсон ч гэх шиг. Тэгээд ингэдэг байхгүй. Тэр чинь болохоор зэрэг амар юм өрөөсгөл яг ингээд сүулт нэг бодоод үзэнгүүт манай ч хэлэх асуудал байгаа байхгүй юу? Тэрийгээ тэр хүн чинь өөрөө хэлэхгүй шүү дээ. Би юу гэсэн өөрийгөө өмгөөлсөн өнцгөл арай байхаас биш нөгөө тэр тэгсэн байхгүй гэж ерөөхдөө үнэнээс нь хэлдэггүй. Тийм болохоор зэрэг сүулт би тэрийг анзаараа за ер нь хүмүүс хэрүүл хийж ивэл тийм үгээс хосоод өгчөжлээ те тэрнээс биш одоо юу гэдэг чи тгийн гэж ер нь хэлээд бол тийм юм байл гэсэн тийм дүнэлттэй үлдсэн. Ер нь бол яг хөө миний ажиглаад байгаагаар ихэнхдээ ямар асуудал үүсдэг вэ гэхээр зэрэг найзууд нэг юм чи базуулсан юм шүү гэдэг үгийг хэлж амар их амьдралд орцож орж ирдэг. Тэ. Эхнэр нь одоо нэг юм нэг нь виз авах гэж өгдөг гэдэг ч үе нөгөөх нь визийг дарж өгдөг ч үе ер нь бол бас нэг юм эрүүл харилцаа шүү дээ. Тэ. Тийм байхад нэг юм яг хөвдөө нэг удаа гараагүй ч юм эсвэл нэг удаа ингээд нэг юм жоох эрт ирээчээ гэд хэлсэнний төлөө ингээд нэг найзууд нь чи базуулсан юм шүү гэсэн нэг юм бор шоу нисгэж байгаа байхгүй тэр чинь хэдийгээр тоглоомоор хэлж байгаа ч гэсэн те нөгөө хүн чинь бас нэг юм цаанаа ингээд далд тухамсарч юм бодогдсон юм шүү. Нэг удаа дугуй өнгөрн, хоёр удаа дугуй өнгөрн. Тэгээ гурав дахь дээр нь чимээр нэг удаа ингээд босоол те нэм ширэмэргээ зөхиод босч ирэх шалхах нөхцөл болчихж байгаа байхгүй. Огт бодоагүйсэн юмыг тэр хүн хэлснээр одоо найзууд хэлснээс болж те. Гэх мэтчлэн ер нь бол амьдралд оролцож эхэлдэг. За тэгээд ялангуяа эмэгтэйчүүд бас ер нь бол хэлдэг. Нөгөөт чи орой үчийн цагаар оройтод байна одоо яатсан бол бөмбөд гингүүт нөгөөх нь өөр хүнтэй олцсон болов гэдэг ч юм уу те. Ингээд ерөөсөө өөр юм бодоагүй яж хахад нь хажууд нь тийм ярьснаас болж нөгөөх нь за үгүй л үдэ гэж бодоод өнгөрсөн ч гэсэн дараа нь нэр тийм болов гэж нэг хардаж ирдэг ч юм уу юм минь ухаж төгсж үзмээр санагддаг ч юм уу тийм сэтлүүдийг найзууд их бий болгодгоо тийм болохоор зэрэг ерөөсөө миний нэг хилдэг баримталдаг одоо нэг ганц юм болчиход байгаа тэр болж өгвөл ер нь нэг хос хоёрын 90 имийн хооронд дэлжиг бууж орол гэдэг үгийг ч одоо бараг утгаар нь ойлгоод байна шүү дээ. Өмнө чинь 90 имийн хооронд дэлжиг бууж орол гэдгийг өөрөөр ойлгодог байлаа. Одоо бол зүгээр дугуй бай амаа хамхил гэж одоо ойлгодог болсон. Окей. Тийм байна. За За энд юу юм би бол амьдралдаа бол яг тийм асуудалтай найзуудтай хүнтэй өрхөж байгаагүй. Тэгэхээр бол team experience бол байхгүй. Баярлалаа. Team experience байхгүй за баярлалаа. За яа. Видео үзсэн нөө хүмүүс ч одоо ивэлийг яриулахаа хүлээж байгаа шүү дээ. Одоо энэ цагийн подкаст 30 минут чаваг яриасаа гэж бодож байгаа шүү дээ. За баярлалаа хүлээсэн хүмүүст.
Хүлээсэн бол угаасаа та нар яхаа мэдчихэж байгаа. Юу вэ? Тэдний 30 минут хүлээсэн чи та нар зүгээр subscribe-д арчихл да найзуудаа. За талсан. Тэгтээ subscribe дараарай. Яг хөө зүгээр яг хүнтэй үргэлж яхад бол найзуудаар нь одоо үргэлж байгаа хүн нэгэн байдлаар дүгнж болох юм уу да? Тэр талаас нь л ярих юм уу гэж би бодод байна шүү дээ. Одоо тэгж хэлдэг шүү дээ. Найзэр минь намайг таньдаг хоочны ёстой гэдэг нэг дуу байдаг шүү дээ шиг үү? Хаа? Юу ээ, тийм дуу байдгүй. Байдаг үү? Намайг таньдаг учиртай гэдэг үү? Учиртай. Тийм минь намайг таньдаг гэдэг үг бол байдаг шүү. Оо яа, юу гэсэн бэ? Найзар минь намайг таньдаг ёстой гэсэн юу гэсэн. Миний ганц мэддэг найз нарын тухайд бол I'll be there for you. Дарарарапапа. Тэгтээ тэгж ярьдаг юм байл шүү дээ. Одоо би нэг баахан хөгшнөөр дуудаад алуулах юм. Ой, асуулт руу гаръя. Асуулт руу гарна тийм ээ. Харин тийм ээ. Ер нь бол тэгдэг шүү дээ. Та өөрийнхөө хамгийн одоо дотн харьцдаг 5 хүнийг хар. Тэгээд тэр 5 хүнийхэн дунд чинь бол та өөрөө байдгаа гэж тэгж ярьдаг. Тэгэхээр одоо хүнтэй үргэлж явахдаа бол яг ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлдгийг л анзаарах бах та. Тэгээд нөгөөдөл нь өөрөөс нь илүү ухаантай, илүү өндөр левел өнөө эсвэл доогуур левел өнөө гэсэн тиймэрхүү байдлаас л харна гэхээс ер нь бол би өөрөө бол харамсалтай асуудалтай найзтай хүнтэй үргэлж үзэж байгаагүй юм байна. Чи тэгээ бүр өмнө нь бүр ингээд найзуудаар нь дүгнээд ингээд яачт юм ш тийм үү? Гэхдээ яг окей. За чи найзууд чинь ийм юм байна. Би чамтай одоо ирэхгүй гэсэн байхгүй штэ. Гэхдээ за иймэрхүү хүмүүстэй ингэж харьцаж байгаа учраас магадгүй одоо зан чанар төрх нь иймэрхүү байдаг юм байна гэсэн тийм одоо дүгнэлт гаргаж байна штэ. Төрцөн. За. Шийдэлээ асуултаа ахаад унш та. Юу илээ? Тэдний найзууд гай болдгоо. Тий, чамд асуудал болдгоо. Асуудал юм. Харин тэгэхээр монголччул гай болдгоо. Надад бол яг гай болдоггүй. Гэхдээ магадгүй найзуудын хэрглэж энэ охин өөрөө гай болох уугүй юу гэдгийг би дүгнэдэг юм байна. Шийддэг юм байна. Тэгэж одоо хэлж болох юм одоо. Хүүш энэ асуултыг амар эргүүлж яаж өөр байдлаар асууж болох юм те нэг юм найзууд нь чамд асуудал болдгоо гэсэн чи амар тийм найз нь хитрхи хот секси хүүхэн байгаад байдаг. Тэр нь чамд асуудал болох уу? Тэр ч ялж болох юм байна те. Найз нь таалагдаад байдаг яа. Тий. Байхгүй асуудал байхгүй. За. Тэдний найзууд гай болдгоо гэсэн гай болсон түүхүүд бол ер нь бол байгаа. Одоо түрүү нэг ариун хэлсэн штэ чи хатгуулччээ чи бүр базуулччээ наа хүүхэндээ хамаатлахаа мэдүүлсэн юм биш үү ч юм уу. Эсвэл нөгөө нэг юм бит хоёр хамтдаа цагийг өнгөрөөмөр ах чинь ингээд найзуудтайгаа амар их ингээд одоо тий спорт хийдэг ч юм уу эсвэл ингээд найзуудтайгаа уудаг ч юм уу ингээд нэг юм ганц би найзууд ингээд амар төөгмөг болдог тий ингээд бит хоёр хамралтын өдөр хоёулахнаа өнгөрөөмөр л үгүй хөшүүн тавтад гарч ууя гэл залхдаг ч юм уу тэгэл хагасаа өдрөөс гарч ууя гэл залхдаг ч юм ингээд нэг юм одоо ерөөсө хүндэлтгүй тийм зангууд нь одоо найзуудынх нь хүн энэ хүн чинь тэг гэр бүлтэй хүн шүү энэ хүн чинь нэг юм найз бүсгүйтэй хүн шүү энэ хүн чинь хүнтэй амьдардаг хүн шүү гэж ерөөсө ойлгодгүй нэг юм манай найз л юм чинь миний би юм давуу эрэхтэй байх хэвээр энтэй одоо зүгтаа шоудах хэвээр намайг ганцаардж байгаа үед надтай цуг шоудаж хүүхэн надад олж өгөх гэдэг ч юм одоо нэг юм тиймэрхүү зангууд нь бол надад бол амар гай болж исэн тэр найзууд одоо манай найз өмнө уулзчихсан ч юм уу найзлжсэн залуучууд юм аа. Тэг мэдчихэж зүгээр л яриач. Тэг өөрөө ашиглаж ярьж байгаа. Тэгээ видео одоо ирчихсэн залуучуудын ч юм уу залуучуудыг нэг ирчихсэн залуугийн тийм найзууд нь бол тэгж орж ирчихсэн ёо. Би амар яг би за. Тэгээд өөр бүр илэрхийлэх гээд бүгдээ мэдчихэж байгаа ш та. Харин тэгчлээ шүү. Нэг юм өөрөөрөө хураж байгаа баригчлаа. Тэгээд тиймэрхүү юмнууд надад амар гай болж байсан. Тэгэл амар төвхтэй юм лээ. Тэгээд тэрнээс болж ингээд баян хэрүүл гардаг те. Тэгэл эсвэл ингээд хөө найз би одоо ингээд жишээлбэл зарим уу таргалзсан байлаа гэхэд хөө найз хүн чинь ямар бүдүүн болцсон юм ч юм уу те. Өө чинь бүдүүн хүнтэй хамт явсан биш тийм шүү. Гэл нэг юм жоохон юм сонин комент хэлдэг ч юм уу. Тэгэл тэр чинь ингээд тэр залуу хизэж тэгж бодохгүй байгаа ч гэсэн хүү нэрээ манай найз хүн бас жоохон таргалцсан юм уу энэ ч одоо хүний эхнэрүүдийг харахаар нэг сайхан гойлог гонгсон хүүхнүүд манай найз хүн гэсэн чинь нэг юм 80 эдийн жинтэй нэг юм бандаас нь юм байх юм ингээд шууд ингээд намайг харах өнцгөн ч юм уу арай өөрчлөгдөж магадгүй юм шиг одоо өөрчлөгддөг юм шиг санагдсан надад л. Тэгээ тиймэрхүү өндөр амар их гай болж байсан. Тэгээд
Тэгээ би ер нь бол хэлдэг байхгүй. Чи тэгээ найзууд найзууд ойлгож байна. Би ч гэсэн найзуудтай. Гэхдээ найз гэдгээ одоо партнер гэдгээ амар ялгах хэвээр. Чи нэг хүнтэй хамтдаа амьдрах ч бол насан туршдаа тэр хүнтэй хамтдаа амьдран те ир мэр хүртлээ. Найзууд чинь заримдаа ингээ хүнтэй суугаа явахлаар чамаа ингээ хайчнаа. Мэдээж тэр хүний гэр бүл нь чамаас илүү чухал болох учраас чи ингээ хажууд байгаа чамтай хамтдаа хөтлөх хүнээ ингээ хайрлаач гэдэг ч юм ингээ юм тэрийг илүү сонсооч гэдэг. Би бол тиймэрхүү комент хэлдэг байсан. Тэгээд ихтэй хүмүүс өөр л юм бэлээ тэгдэггүй юм шиг надад бол санагдсан. Мэдгүй. Тэгээд ер нь бол амар их гай болдог байсан. Болдог юм шиг санагддаг. Гэхдээ ер нь нас яваад ирэхлээр ирчүүд арай гайгүй болд юм санагцаа. Одоо нэг юм 20 морьтой 20 гарч байгаа залуучууд нэг арай одоо өөр ханддаг ч юм уу тий. Одоо найз хүүхэнд нь ч юм уу ихнэр мэгтэн арай ундаа ханддаг. Нэг юм 30 гараа 40 гараад ирэхлээр ингээд за би ч юм гэр бүлтэй энэ хүн чинь гэр бүлтэй хүмүүсийн үнц нь ямар байдаг вэ гэдгийг нэг ойлгоод ирэхлээрээ тэгэж одоо гар шоодож муудах нь басдаг ч юм. Тэгээд наа чи юу заяг ярьжсэн юм миний толгонд буухгүй гэдсэн биз дээ. Заяа тэгэж захгүй ингээд чи найзууд нэгдэг тэгдэг гэж би ерөөсө тэгж байгаагүй байгаа тоххой. Яг яахаар тэгдэм бол гэж одоо гайхаад байсан чи би 30 гарцсан юм байна шүү дээ. Тэгээ ойлгохгүйсэн. Гэтэ би яг ингэж боддог байхгүй. Би энийг ярихаас өмнө таагуураас бас асууч уусаа. Энэ асуултыг ингэж дэлгэрүүлжлэх юм байна. За ерөөсө бид нар ингээд ямар үед найзууд асуудал болдгийг ингээд өөр өөрсдөө тайлбарчлаа ш. Ер нь бол тийм ерөөхдөө л common юм шүү дээ бүгд тэр ихэнхдээ. Чи өөрөө ямар найз байгаа болно? Одоо чи ингээд best friend чинь тий одоо найзхан тулчлаа. Тэгээд мэдээж хамтаа ингээд hang out хийх цаг чи ингээд байхгүй болчих шүү дээ. Бараг 80% байхгүй болчих тий. Яг тэр үед чи яг яадаг вэ? Би өмнө хүүхэд байхдаа одоо тэнэг охин байхдаа амьдралд амар ордог байсан. Наад залуугаасаа болмол тий наа чин арх удаг димэн биш үү наатахаас салмал. Гэтэ хизээч миний өгөн дотор ер нь бол нэг юм амар буруу юм бол ерөөсөө байдаггүй байсан. Одоо нэг юм хэрвээ надад тэр залуу ямар нэгэн байдлаар тий би сайн найзан гэдгийг мэдсээр ээжэж ямар нэгэн байдлаар муухай зан гаргасан ч юм уу тий миний хажууд эсвэл ингээл одоо юу гэдэг хажууд найз охинтойгоо ингээл ширүүн хайцдаг ч юм уу одоо манай найзтай штэ тэгж мэгсэн тохиолдолд би тэрийг анзаарсан байгаа болохоор найзтай сайн санаж бол тэгж бол хилдэг байсан. Гэхдээ одоо бас нөө яг түрүүн ариуныг хэлдгэр арай жоохон багасаад байгаа. Нэг юм ихтэй бүр хэлэх ёстой юм дэр бол хилдэг. Хөөе наа чин тий жоохон сонин залуу юм шүү. Наа чин ер нь бол нэг юм арих мэрх ухаараа бас жоохон сонин зантай болдсон биш үү? Наадах найзаа хараараа ч юм уу гэж нэг юм шууд наанаасаа салаа бойл наач юмнасаа гэхээ болоод арай нэг юм өөр болсон. Гэтэ нэг өмнө бас тэгдгүүлсэн юм байна л да одоо бододсон чинь өөрийгөө амар худлаа яах чинь. Ер нь тийм надад таалагдаагүй би тэр хүнийг хараад эн чинь манай найзад муу юм байна. Тэгээ энэ залуугийн гаргаж байгаа онцгүй байна гэсэн тохиолдолд би ер нь бол хэлдэг. Тэгээд хэлээ гайвалдгүй. Хэлээд мэдгүй гай болсон тохиолдол одоо ер нь гарч ирээгүй байгаа гэж бодоод байдаг шүү. Тэгэл манай найзад зарим нь одоо яг тиймэрхүү залуучуудаас салсан ч юм уу тэгээ дараа нь амар гайгүй залуутай очирсан ч юм уу. Мэдгүй гай болсон тохиолдол байдаггүй. Гэж бодож байгаа гэхдээ тэр манай найзуулуудыг хэлээ би гай болсон байна. Чи бол манай залуутай ерөөс уулзч байгаагүй шүү. Тэг чамайг ерөөс ямар залуутай уулзж байгаагүй шүү. Тэгэл яхад амдаа би энэ гай болчмаар амдаа. Мэдгүй гай болдог үгүйг сайн мэдгүй байна. Гэхдээ нэг амар бол буруутдаг байх. Заримдаа нэг юм гадны үнцэг хэрэгтэй байдаг шүү дээ. Хайрлаад дурлцсан сохорцсон байгаа үед одоо нөгөө залуухан муу зан харахаа болцсон байдаг ч юм уу. Тийм. Мэдгүй. Яагаад ч л зүг явчихгүй тийм. Ер нь бол би найзуудтайгаа танилцуулахыг бас амар тийм чухалчиж авч үздэг. Ер нь бол сая би хэллээ шүү дээ. Ингээд за яг бол баг л одоо миний уулзж ирсэн залуучуудтай би ер нь баг танилцуулж байгаагүй. Ер нь баг чи ер нь танилцуулж байгаагүй. Тэрийг болохоор зэрэг би амар тийм харилцаа амар өөр түвшин очиж левел ахсан үед танилцуулдаг байхгүй юу? Гэрийнхэнтэйгээ танилцуулах гэж байгаа юм шиг л болдог л байхгүй юу? Ер нь бол тэгээд тэрнээс би зүгээр л буундах гэж уулздаг ч юм уу. Зүгээр л миний хувьд хинж биш те зүгээр нэг хин нэг л юм бол тэгээд заавал нэг танилцуулах гэдэг шаардлага байдгүй. Тэгээд найзууд би өөрөө хэр найзаа гэсэн шүү дээ чи юу лээ? Юу лээ? Асуулт нь юу лээ? Асуулт нь тэгвэл зөвлөгөө уусдаг шүү. Чиний best friend чинь ингээд couple тоолно шүү. За би өөрөө хэр сайн найз вэ гэдэг дээр бол би амар дажгүй найз гэж бол хэлнэ. Ягаад вэ гэхээр зэрэг
түрүү хэлсэнчлэн ер нь бол нэг ядаргаатай байдал бол амар багасж байгаа. Нэг хүний асуудалд оролцоод тах нь амар багасж байгаа. Тэгээд миний хэлтний ганцхан үг одоо би болцсон. Тэр нь юу гэхээр чи өөрөө happy байвал тэгэл болоо тий. Бусад хүмүүс өөр нь юу гэж хэлж байгаа нь ерөөс хамаахгүй. Хоёр өөрсдөө хоорондоо болж ивэл бусад хүн юу гэж хэлхийг угаасаа сонсоод чирэггүй сонсохчгүй тэр чинь бол мэдчихээн тийм учраас би хэлэхгүй гэсэн юм хэлдэг байгаа. Тэгээ уусаа ял тэр яг үний юм бэлээ. Хүн зүгээр яг хүснээр л шийддэг юм бэлээ. Тэгээд бусад хүмүүс юу гэж байгааг тухайн үедээ сонсдог ч гэсэн яг эцсийн шийдвэрийг бол хөөрэ гаргадаг. Тийм болохоор илүү өглөөд хэрэггүй янз бүрийн юм яаж хүний сэтгэл тэгээд хэрэггүй тэгээл өөрөөр нь шийдвэл сүултээ өөрөө амаа өрвөл тэгэл тэрнийх нь л өгдөг шиг одоо тийм муухан да. Сайн найз биш бас муу найз биш тийм дундын зүг бэждэг найз юм шиг үнтэй би. Тэгэхээр бэждэг найз хүмүүс би одоо нэг муу гачаантай явж ивэл гачаантай явж хэлнэ штэ найз. За. Тэгтээ үний амаа үгээгүй нэг аим шиг интэй нэг юм юм татч матдаг ч юм уу тийм нөхөр байвал тэгээд би чамаа. Гэтэ заяа тэрэндээ амар дуртай тэрнээс ингээ happiness авч ивэл чи яах вэ? Гэхдээ яг тэгэл хэлж үзнэ. Тэгээ найдаа наа чи ийм биш үү гэдэг. Тэгээ тэр хүн өөрийнхөө шийдвэр гаргаж байгаа бол тэрэн дээр заавал чи ингэх ёстой. Тэгэхгүй бол би чамдаа найзлахгүй гэдэг ч юм уу тийм бол байхгүй. Тэгвэл юм л яг одоо заяа өөрөө яг хувийнхаа талаас бол айгүй happy зав. Гэтэ чи ингээд хөндлөнгөөс харахад яг ингээд заяаг ингээд буруу чиг рүү нөгөө нь татаж ингээд чирээд байгаа зав. Тэрийгээ заяа мэдгүй тэгээ өөрөө амар happy яваад хахад одоо чи яах вэ? Найс нэг удаа хэлж үзэн, хоёр удаа хэлж үзэн тэгээл хараа явах та. Тийм үү? Хэлээгүй биш хэлсэн тий. Хогч шүү дээ. Тэрнээс би үстэй даваад явах нь бол одоо бас юу штэ. Хүн амьдрал хэд оролцож байгаа асуудал болох юм дээ чинь. Эсвэл нь тэгвэл яах юм? Би тэрнээ л хайртай байсан. Би тэрнээс л хүүхдтэй болохоос би тэрнтэй л зуух байсан гэл намайг амар насан туршдаа буруутгаж амьдрал бас хэцүү үстэй. Тэгэл яг л өөрөө л мэдрээл өөрөөрөө л тэгэл даваа туулах ёстой зүйл юм байгаа. За, ивэл. Тэгэхээр ер нь найзууд оролцох ёстой юм байна тий. Жохон ч гэсэн. Тэгэл чи тэгэж хэлээгүй чи бас тэгэл прил дайруулах юм чи намайг тэр үед тийм хачин юмтай явж хат би одоо ингэ насаараа зовж чи надад тэр үед хэлэхгүй яасан гэл дайруул дайрхал юм шүү. Тэгвэл ер нь галтай байж. Ер нь хиний өмнөөс амьдраад байгаа нэг амар өөрөө шийдвэр гаргаж. Тийм болохоор харин ерөөсөө өөрийнхөө шийдвэрийг өөртөө үлдээ гэдэг чинь тэр байхгүй юу? Сүүлд нь толгоо шаасан ч өөрөө шаа. Чиг шиг. Ойлгомжтой. За, ивэл би болол өөрөө ариун надад адилхан юм уу да. Дундыг барьсан найз гэж болно. Гэхдээ би өөрөө болохоор яг ямар төрлийн дундыг барьсан бэ гэхээр яг өөрийнхөө саналаа бол би айхгүйгээр хэлнэ. Гэхдээ одоо найздаа одоо өөрийнхөө саналаа хуваалцаж явахдаа яг тэрийгээ одоо миний нүдээр харахад бодит байдал нь юу вэ гэдгийг одоо сануулна. Юу вэ гэхээр за ингээд тийм одоо чиний энэ өргөж байгаа охин чинь яг миний бодлоор бол явахгүй охин байна. Уучлаарай. Гэхдээ энэ бол зөвхөн миний бодол. Би буруу гэж магадгүй. Чи өөрөө сайн бодоод энэ бол чиний амьдрал чи өөртөө номер 1 аж аргалтай сонголтыг хийгээрэй. Тэгээ өөрнөөс асууж бас зөвлөгөө бодоо аваарай. Би бол ингэж бодож байгаа. Яагаад гэдгийг би чам тайлбарлая. Тэгээд ер нь ингүүл чам дараа дээр юм биш үү гэсэн тиймэрхүү санал өгнө. Хамгийн гол нь бол би бол тэрийг одод бол одоо жишээл шахаж ярихгүй те. Одоо чи ингэлтэй наа чи тийм биш. Яг би өөрийнхөө бодож байгаагаа хэлээд тэрийг зөвхөн миний бодол шүү гэдгийг сануулад тэгээд яг энэ перспективийг магадгүй чи харахгүй байж магадгүй. Энийг харах юм бол чинь санал чи өөрчлөгдөж магадгүй нэг зүр тунгаан бодож үзээрэй л гэсэн тийм байдлаар ер нь туслах бах. Яг emergency маягийн те бүр ингээд яахын аргагүй ингээл юу гэдгийг бүр ингээд замаа алдсан. Нөгөөх нь бүр ингээд тийм аюултай байдлаар уруу татсан. Тиймэрхүү одоо үерхэл байх юм бол арай илүү одоо илүү их одоо шахаж байх бах те. Come on энийг яг ингээд бодит байдлыг үзүүлэх гэж. Гэхдээ ер нь бол тийм emergency situation бол миний амьдралд болж байгаагүй. Тэгэхээр тийм нөхцөл байдал ер нь бол гарах нь ховор байдаг бах. Тэгэхээр жирийн нөхцөл байдалд бол тэгэл дундын олж явах та. Окей. За би яагаад ингээд юу яасан гэхээр би энийг хэлчээ дараа нь дахиад нэг юм руу өсрөх гэдэг юм л да. Тэгээ сүулт нь явъя гэдэг байхгүй. Би болохоор ингэ тийм шиг байна. Яг түрүүний заяа түр хэлсэн шүү. 30 гарцсан хүн. Юм наатаа өөрөө их сануулад байна. Ой. Би ерөөсөө ийм юм байна л да. Их ч нас 30 гарч байгаа шүү. Би ерөөсөө ийм юм байна л да. Би ингэ бодоод үзсэн чи. Одоо ингэ маа найз ингээд юутай болж штэ. Одоо ингэ найз хүнтэй болж штэ. Тэнгүүч шууд хайчтiin би үсэ. За окей. Үгүй дуусгаар ирээ гэдэг үү. Тэгээ одоо ингэ чиний бол game over. Чи ингэ маркетаас ингэ гараа явцгаа. Тэгэхээр чи бит хоёр бол ингэ
замд хэлэхгүй юм байна гэж байгаа юм шиг заяа. Гэтэ ер нь бол тэгдэм шүү. Би зүгээр цагийн өөрийнх нь цаг одоо юу гэдэг бит хоёр ингээд хамтаа өнгөрөөдөг байсан цаг чи одоо хангаут хийдэг байсан цаг чи ингээд байхгүй шүү дээ. Тэнгүүд тэгэл тэр хүн ингээд гарын орё уулзыг гэтэл би өөр нь бол тэггүй юм байна. Юусүгийн чи тэгэхээр амар атаархаад уурлсан да. Найз залууд болчихлоо би ганцаар юусэн амьдралд нь орцохгүй гэсэн үг байхгүй юу? Тийм тэр хүүхэндээ гэрэлчүүлж хийдээд хизэж харцахгүй юм уу? Тийм ер нь бол баг хэрэгцээс харцахгүй шүү дээ. Адлаа зүгээр найзаа юм бэ. Одоо Гөө би ерөөсө тэгж яриаггүй шүү дээ. Та нар мушгаад тийш орлоод байгаа болохоос. За. Тэгж сонсогдоод байна. Заяа түрүүн тэгсэн шүү дээ. Өө гаралтаа орё л доо чи базуулчихжээ. Ингэт юм уу тэгт юм уу гэд ерөөсө яагаад тахгүй гэж шүү дээ. Энэ бол миний бодлоор бол шүү дээ. Окей чи ингээд ийм амьдралтай болсон юм чи окей нано pay attention бол чи өтөний hang out хийх бол 2 3 4 дугаар асуудал байхгүй юу? Тэгвэл бас байх юм шүү дээ. Тэгээ хайчдаг байгаа байхгүй юу? Тэгээ өөрөө ингээд окей хоёулаас амар удаа олцоо гэж нэг гараалтаа нэг drink oil та нэг юм ярил та ч гэдэг юм те. Тэгэх юм бол it's okay яг дөрөө. Читэй өөрөө бол байж. Тэгээд тэрийг айгүй олон хүмүүс ашигладаг байгаа. Би ингээд ерөөсөө ингээд гарч ирдэг хүн байхгүй. Тэгээ ганц би зарим хүмүүс чинь ингээд найз хүн бохонтой худлаа хэлээд гарч орчд юм байна л да ондоо хүмүүс. Чи яаж идрөө ингээд одтой гарчаад гэж хэлдэг. Ерөөсөө нэг тийм excuse-тэй болсон. Тэгээд тэгэнгүүтээ айгүй олон хүний ихнэр надад уурсан байна. Наваа одоо Instagram, Facebook-оор блог хийсэн ч хүмүүс байна. Хүмүүс сонсож байгаа өөрсдөө мэдж байгаа. Яг тэр болгон дээр би биш байсан шүү уучлаарай. Ер нь бол тэр болгон дээр би биш байдаг шүү. Лаа. Тийм. Тэнгүүд би дараагийн юмрахаа ингээд орох гэдэг байгаа байхгүй. Би тэгээд сүлд ярэ гэдэгсэн. Найзгаа ингээд буруу тайлбарлаад байвал яхаа одоо чинь чамаас нэг юм нуух болоод найз хүн чинь тэнгүүтээ өөрөө ингээд цэвэрхэн гарах гад найз руу гоож ихэд байвал яхаа. Тэгээд чиний ойлголт найзынх нь ойлголт нь шат буруу болцсон гэсэн. Анханасаа. Окей, наадмаар чинь хэлэх юм би ярьчих уу? Токсик найз үү те. Наад чинь бол яг энэ бол яг 100% токсик биш. Яг бол хоёр найзууд хоорондоо ойлголцоонд хүрсэн байх юм бол токсик биш. Биш. Тэнгүүт миний асуулт болохоор тэгээд дахаар чинь гол нь чи найз нь асуудал юм уу эсвэл чиний найз хүн чинь асуудал юм уу? Тэгээ чи гол нь алин дээр нь одоо гоо чи өөрөө асуудал нь штэ. Нөгөө хоёр хүн найз залуу маань асуудал нь найз чи асуудал биш, найз охин асуудал шиг чи өөрөө асуудал ахгүй. Яг л чи токсик гэсэн юм. Найз охиныгоо хуурахтаа найзыгаа хэрэгжилж хуурж ингэж байгаа штэ. Зүгээр найз охиндоо худлаа ярьж байгаа биш, бас найзыгаа өөрийнхөө дотн найзыгаа цонхороо шидэж худлаа ярьж байгаа байхгүй. Тэгэхээр асуудал нь бол тэр хүн асуудал шүү дээ. Тэгэхээр чи өөрөө асуудал гэсэн үг тийм. Тэр гол хүн өөрөө асуудал. Худлаа ярьж байгаа хүн шүү дээ. Шидэж байгаа хүн юм уу? Шидэж байгаа юм уу? Шидхийг хараад тусч байгаа хүн юм уу? Тийм одоо би одоо би жишээл ингээд одоо ингээд та найз хүн чи худлаа яриад шүү дээ. Найз хүннөтэйгөө тэгсэн ингээд худлаа яриад шүү дээ. Чиний перспектив гэж байгаа чи. Миний манай найз охины буруу шүү дээ. Тэгж яриад байгаа. Би түнгөт эсэргээр чи өөрийгөө гэж бодоод юм л. No. Гүн тэгээ би. За тэгээ аль нь бол шидэж байгаа юм уу? Шидүүлж байгаа юм уу? Харж байгаа юм уу? Шидэж байгаах нь буруу шүү дээ гэсэн. За. Тий. Гэтэ чи тийм байдал хүргэсэн чиний буруу биш үү? Тийм байдал хүргэсэн. Одоо чи найз охин худлаа ярих хүргэдэж, тэгж худлаа ярих хүргэдэж. Тэр чинь 100% биш шүү дээ. Яг магадгүй зарим нөхцөл байдалд би худлаа ярих хүргэсэн байж болно. Зарим нөхцөл байдал нөгөө хүн зүгээр өөрөө худлаа ярьдаг хүн байж болно шүү дээ. Тий. Би на бодлогын чи яриг олчлоо. За юу яа. Тэр нэмэх юм бэ тэнцүү зэвэд нь штэ. Тэр шиг нөгөө нэг юу юм шүү. Нөгөө одоо шидэж байгаа. Түрүүний одын хэлдэг шиг яг нөгөө яг хос хоёрын л асуудал байгаа байхгүй. Би биндээ итгэж чадахгүй байна. Нэг нь амар итгэлийн алдсан. Амар шал худлаа ингэж худлаа ярих тийм хэмжээнд хүрж ийна гэдэг чинь тэр хоорондоо л асуудалтай байхгүй. Тэнд хөөрхий тэр найз л тэнцээ нэг юм сайн найз гэдэг нэртэй болохоор л хөөрхий хамаг юм үүрэх ёстой тийм мууг нь үүрэх ёстой болчоод тэн чинь нэг юм ингэ зогсож байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө тэр хоёр хосын хоёрын асуудал юм дээр хөөрхий найз авчуулагдсан байна. За наадтанд чи надад хэлэх үг байна. Тэр юу вэ гэхээр яг хоо Иесусийн бол юм үгүй юу? Гү. Хүмүүс Иесусийн бол асуудал шүү. Нэг хэсэг явахгүй болоо. Тийм угаасаа мэдээллийн сан дууссан. Би угаасаа тийм их мэддэг хүн биш шүү дээ. Хотлаа. Үргэлжлүүлнэ. Яг хоо тэ найз охиныхаа одоо жишээл за би найз охиндоо худлаа ярьсан байлаа гэж үгүй те.
Тэр бол яг хуу нэг талаас бол те найз охин маань намайг худлаа ярихаар нөхцөл байдал төрүүлсэн байна гэж хэлж болно. А нөгөө талаас болохоор би өөрөө зур худлаа ярьдаг хүн байж магадгүй шүү дээ. Дандаа худлаа ярьдаг. Найз охин ямар ч буруу ахгүй. Тэгэхээр аль аль нь байж болно. А гэхдээ эцсийн эцэд бол худлаа ярьж байгаа хүний л буруу. Тэ? Ямар ч нөгөө хүн нь яаж ч байсан би худлаа ярьж байгаа л миний одоо буруу responsibility одоо буруу явчихж байгаа хгүй тий. Нөгөө хүн намайг тийм байдал хүргэх юм бол яг зөв юм нь бол хей чи ингэж байна хоёлоо болий. Эсвэл энийгээ зас. Худлаа ярина гэдэг бол яг хамгийн буруу одоо арга хэмжээ авч байгаа хгүй юу. Нөгөөт нь болохоор найзыгаа хэрэглэх. Тэр бол болохоор яг дандаа токсик биш. Ягаад гэвэл магадгүй найзтайгаа хоорондоо ингэж тийм одоо ойлголцоон төрсэн байж магадгүй тий. Хей чи ингээд асуудалд орох юм бол зүгээр намайг хэлчихээ те. Найз охин чинь те над руу залгаал од байна уу гэтэл байгаа штэ. Тэ юу ч оцоор ярьж чадахгүй дүүшэнд байна. Тиймэрхүү байдлын тийм найзууд байдаг штэ. Дандаа ингээд нэг бивэнд туслах гэж оролдог. Тийм ойлголцоон төрсэн байх юм бол токсик биш. Чи чамайг ингэж байгааг мэдэхгүй те зүгээр л мөрөөрөө явж байгаа найзгаа хэрэглээд худлаа ярьсан байх юм бол одоо хохирогч болгож хувиргаад тэгэх юм бол чи токсик байгаа гэсэн үг. Байна. За баярлаа. Миний бодлоор ингэж бодоод байгаа байхгүй юу? Зүгээр энэ бодлогын хариултыг хэлэхэд байгаа. Миний харж байгаа өнцгөөс болохоор тэр найз охиноо ч юм уу найз залуугаа ингээ худлаа ярихад хүргээд нэг хэрэг чинь нөгөө хүн токсик байгаа байхгүй юу? Одоо ингэдэг шүү дээ нөгөө Russell Perry-ийн нэг юм жок өгдөө шүү дээ. Эмэгтэй хүн ингээл эрэгтэй хүн биш тийм ийм чадвартай ерөөсөө ингээд юу ч бодохгүйгээр ингээд зүгээр ингээд blank толгоон дотор ингээд blank заяа ингээд нөгөө зурагт ингээд бүр ингээд дуусаад ингээд юу явдаг штэ. Яг тийм blank байж чаддаг гэдэг байхгүй. Тэнгүүт эмэгтэй хүн хажууд нь үрж ирэл чи юу бодож байгаа гэж асуудаг гинэ. За. Ингээд юу ч бодоогүй гэдэг хэлдэг. Бодлоо ярьдаа чи юм бодоол штэ гэл. Тэгэнгүүт нөгөө худлаа яриад гэдэг болохоор чихнээс худлаа ярьж эхэлдэг гэдэг байхгүй эрэгтэй хүн. За. Тэгээ энэ уусаа юу ч бодоогүй нэг итгэхгүй байгаа юм чинь нэг юм зохиогоо тэлчихээл өстө бит хоёр ирээдүгөө бод хүүхд мөхтө бод ирээдүгөө төсөлж чамтай төсөлж ингээ худлаа яриад эхэлчихдэг гэдэг байгаа байхгүй. Тэр чинь жок гэхдээ нөгөө хүн токсик болгож байгаа шүү дээ. Хүнийг худлаа ярих хүрээд байгаа шүү дээ. Би тэр хүнд буруу. Тийм бодоод идэв юм аа. Дандаа тийм байх юм. Юу ч бодохгүй гэж байхгүй. Юу ч бодохгүй гэж яг юм бодцсон сууж идэг байхгүй. Яаж худлаа ярих вэ? Энэ яг асуух гэдэг да. Харин тэгээ асуулт нь бэлдээ л. Асуулт байна. Наад одоо тэгж хэлэхээр жоохон тийм victim mentality болж сонсогдож байгаа биш үү? Victim mentality чинь Монгол хохирогчийн сэтгхүү гэж. Тэгэхээр би чамаас болоод тэхгүй шүү дээ. Би одоо чинь чамаас болоод би ингээ худлаа яриад ингэсэн гэж ярихгүй шүү дээ. Зүгээр явжсэн тэр хүнийг ингээд юу яагаал тэгвэл ингээд орхицсан гэсэн үг шүү дээ. Одоо нөгөө ус руу шийдэх гэсэн үг шүү. Одоо тэгэхээр худлаа ярьсан хүн болго ихэндээ зүгээр ярьжсэн болж таарахгүй зү. Гүйлтэй би зүгээр найзуудаа бодохгүй. Чиний яг амьдралын experiences юм биш үү? Тийм миний амьдралын experiences. Би зүгээр хийж байгаад ингээд блоклчдаг гэдэг байна Instagram, Facebook дээр. Би тэгэнгүүт нь боддог байхгүй. Яа энэ найзх нь ямар хартай юм бэ л гэж боддог байхгүй. Тэгсэн чи тэр зүгээр ажаа блоклуулсан чи тэр асуудал байвал яах вэ? Би зүгээр гэртээ гэдэг шаарч гівчээ блоклуулсан. Чи яагаад тав дахь өөрөөсөө гадагшаа гараагүй те тэр хүнтэй хизээч хангаут өгөөгүй зүгээр гэртээ блоклуулсан. Би яаж буруу дээ хадлаа. Notification. Окей, одоо би чамайг буруутай болгоно. Зүгээр тавтад яг ч тийм. Чи тэр чиний л бороо штэ. Агүй чи ингэх стресс авахгүй. Чи ингээд ерөөсөө найз хүүхэн мөхөнтэй ингээд одоо найз чам хүмүүдээ өргөж чад чи ингээд таг алга болчихлоо чамайг ашиглаж байгаа байхгүй. Чи ингээд нэг холбоо сүлбэтэй байсан бол тий ингээд гэр бүлийн баяр маярд нь очдог ч юм уу. Эсвэл нэг 7 сардаа нэг мэг очиж гэрт нь хоол иддэг ч юм уу. Тэгсэн бол чамайг тэгэж яахгүй штэ. Дуудахгүй байгаа чи. Чамайг та нар дуудаа штэ. Би түрүү хэлсэн шүү дээ ингээд найзууд ингээд тий найз охин мөх их нэртэй болоод явчихгоот ерөөс ингээд явуулцдаг гэх тий. Тэгээд одоо ингээд юу яатсан найз зөндөө байгаа. Одоо нөгөө надаас ингээд тасарсан. Тэгээд тэр чинь нөгөө янз бүрийн нөгөө одоо ингээд Thanksgiving болон тий Christmas болон тий. Тэр чинь ингээд баяр тэмдэглэл байгаа шүү дээ. Тэр чинь ингээд нөгөө гэр бүл болоод ирэхээр гэр бүлийн найзууд гэдэг юмтай болчихдог байхгүй.
Тэдний адилхан гэр бүлүүд. Тэгвэл Манзан очингууд ганцаараа очингуудаа тэнд ганцаараа арх ууж муугаад ингээд солиороод яваад хахаар тэдний нөгөө гэр бүлийн атмосферыг эвдээд идэв юм шиг. Тэгэхээр нөгөө тэд чинь дуутахаа болчих шүү дээ. Ганцаараа идэрч арх уугаад болно. Илэрээд ахын чийсэн. Би бол тийм л дэсээ. Тэгдэг бол яг уу чи ингээл найз чи хүнтэй ирсэн чи ингээд таг болчихлоо энэ одоо нэрээ атархаад таг болчихлоо гэх. Одоо би найз хүнтэй олцсон чи ингээл яаж хамгийн гол нь ихтэй хүмүүс тэгж боддог л та ихтэй. Яагаад одын найзууд тэгж бодохгүй? Одыг бол тэгж бодохгүй. Яагаад одын найзууд тэгж бодохгүй гэхээр одын найзууд шүү дээ. Одыг хэрглэж блоклуулж яхад од тэрийгэ засахгүй тэгэл гүрийгэл байгаад байгаа байхгүй. Тим сайн найз шүү дээ. Ойлгож байна уу? Ахиж тайлбарлах уу? Тэрийг сайн гэж харж ингэж байна. Тэр чинь бодолтой хараа. Би хараа найз өхөндөө ингээд одтой хамт шоуж байгаад ингэчлээ уучлаараа гэж худлаа ярьж байгаа те. Од тэгэл шууд миний найз өхөндөө залгаалаа наа чи худлаа ярьж байгаа шүү гэж хэлж болно шүү дээ. Тэгэхгүй блоклуулаад байж байгаа байхгүй. Тий ариун нэ заяа өөрчсөн би нэтгэхгүй шүү дээ. Тэгдэг хүмүүс байдаг шүү дээ. Яах вэ? Чи ингээд худлаа яриад ариун нэтэй бас ингээд худлаа ярьчил та. Тэнгүүт ариуна үгүй надтай уугүй шүү тэгэл гүрэхгүй шүү дээ. Заяа тэгээ хэлсэн юм бол тэгсэн л гэнэ шүү дээ. Гүшт. Үгүй л гэж байна. Үгүй ихтэй тагтаа бодож идэгтэй. Бүр заваар явуулсан. Үгүй тэр нь дээр шүү дээ. Тэгэхгүй худлаа нийлж бүр өөрийгөө байрж өгсөн. Одоо л ийм сайхан монгол мужаак байгаа байхгүй юу? Тэр монголтой биш нөгөө угаасаа брокод гэдэг шүү дээ. Брокод брокод. Энэ амар брокод гэж байна. Тэгвэл одоо дахиад нэг юм асууя. Түрүүн бид нар ярьсан шүү дээ. Одоо ингээд найз нь ингээд одоо базуулчлаа гээл үгүй яал амьдралд ороод ирээд идгээ тий. За. Ингээл скол юу гэж чинь. Ямар нэгэн байдлаар амьдралд ороод ирдэг гэдэг. Тэгвэл чи хэр их найзынхаа одоо юг амьдралд одоо зөвлөгөөг амьдралд хэр их хэрэгэлтий одоо жишээ нь нэг охинтой ингээл үерхээ явж, нэг залуутай үерхээ явж чинь найз чи ингээд хажуунаас чи чамд амар 100 таалагдаад бүх юм гоё харагдаад тах чи найз чи хажуунаас нь тим юм члахгүй байна, ийм юм члахгүй байна гэдэг л чи хэр одоо ингээд зөвлөгөөг нь даг гэдэг. Одоо найз чинь зөвлөгөө амьдралд чи хэр их хэрэгтэй. Тэгээ энэ дэр би түрүү хариулсан байгаа. Ер нь бол хэлсэн ч тэр хүн зүгээр хүснээр шийдвэрээ гаргах учраас хэлээгүн дими. Гоцоо гэж чинь найзаа гоцоо. Би мэдчихнэ гэж. Тэгэл явж идэж шүү. Хүн тэгээд ер нь зүгээр ярих хэрэгцээгээ найзууд асуудал биш юм биш үү? Амьдралдаа оруулахгүй л байгаа юм чи. Гэхдээ ихтэй эрэгтэй хүмүүс мэдгүй асуудалтай юм санагдана надад л. Эмэгтэй хүмүүс ингээ юм мэдгүй ихтэй миний хувьд бол яг тэгж бодсон асуудал. Одоо ариуна юм хэлэхээр би ингээд за ариун юм хэлжлээ одоо хэлжлээ нэг чихэр орно нөгөө чихэр гараад би чинь дурлцсан баа шүү дээ. Юу тэр ариунагийн юм хэлэх надад тэр үед сонирмж тэрий чинь дараа нь би өөрөө одоо би ч тийм хэлдэггүй шүү дээ. Хэлдэггүй л дээ одоо жишээлбэл хэлж байгаа юм аа. Би ерөөсөө тийж анаа амьдралд олддоггүй шүү. Тэгмээс нэг чихэр гараад нөгөө чихэр ингээл нэг чихэр орол яг хай бодож тунгааж үзэн л дээ. Энд чинь нэр манай найз чинь 100 яриад байгаа буруу юм. Гэхдээ ер нь бол ихэнхдээ нэг юм за гэдэг нөгөө дурлцсан төрөний хэлдгээр ягаан шилээ зүүцсэн байгаа юм чи юу тэрийг бод хайцсныхаа дараа манай найзтай үний юм ярьсан байх шүү гэж боддог ч юм. Нөө наад чи ерөөс юу байхгүй найзаа. Хүсэж байгаа юм чинь хэлж байгаа эсгэл байгаа. За чи хин нэгнээс тийм үг сонсмоор штэ. Тэгээ тэр чинь тэр найз чи хэлж ивэл үнүг өөр юм яриад л худлаа. Тэгэл од дүгний. Гэхдээ би зүгээр ингэж л бодлоо л доо. Одоо ингээ бүгдээрээ ингээ за найзуудын инфлюенс байж магадгүй. Гэхдээ яг ингээд амьдралд ороод ирэхэд бол бид нар нэг тоохгүй юм байна. Асуудал биш юм байна гэж ойлголоо штэ. Тим кул дөрвөн сууж ийн гэхдээ яг хараа дээр нэмээд би ганц юм хэлжээ. Би нэг залуутай уулздаг гэсэн байхгүй юу? За ер нь бол энэ дээрээ бас нэг залуутай уулздаг гэсэн л би яриад чинь арай удсан заа юу. Тэгсэн тэр залуу ингэдэг гэсэн байхгүй юу? Миний хувьд бол чи ингээд миний хамгийн сайн найз тий? Миний ингээд хайртай эмэгтэй. Тэг ингээд энэ хоёр ингээд хоёулангийн чи ингээд хангаж чаддаг. Тийм болохоор зэрэг би бол нэг амар олон найз нөхдөдтэй угаасаа ч хүн биш. Тэгээд олон найз нөхдөдтэй байх хэрэгцээг чи ингээ хангачиж байгаа учраас ер нь ингээл байж хахад бол би надад нэг асуудал ахгүй. Чи бол олон найз нөхдөдтэй байж байхад бол би окей тий. Чи ингээд угаасаа амар тийм амьдралтай амар актив олон танил нөх найз нөхдөдтэй амьдрдаг хүн учраас бол тэр чинь би бол хүлээн зөвшөөрнө. Тэгтээ надад бол тийм олон найз нөхд хэрэггүй гэж заахгүй. Тэгээ би тэрийг сонсч надад нэг амар санагцсан нэг бодлоо.
нэг найз нөхдөд талцаад ах шаардлага байхгүй ч юм уу тий. Эсвэл бид нэг тийм олон төлөө уулзалтны яваад ах шаардлага байхгүй ч юм уу. Эсвэл тэр хүмүүс юу гэж хэлэх бол гэж бодоод ах шаардлага байхгүй ч юм уу. Ер нь нэг тийм харилцаа бол одоо амар зүгээр санагдсан. Айл ал талынхаа хайртай хүн нь айл ал найзлынхаа хамгийн сайн найз нь. Тэгээл амар гоё харилцаа. Тийм олон найз хүн бас айгу амар байдаг тийм. Нэг юм 10-20 найзгүй нэг юм 2 найзтай. Тэгэл яг би хинтээ уулзч байгаа яг гоё ингээ мэддэг. Тэгэл нэг юм тэднэр нь ямар хүмүүс вэ гэдгийг мэддэг, ямар хоббитэй гэл нэг юм айгүй амар идэм аа юм цөөхөн найзтай үүнтэй найзлаарэ. Гэж хэлээд дуусах да. Хоёрхан найз нь чамд ерөөсө таалагдахгүй л яах вэ? Ганцхан найзтай тэр юм. Тэгвэл тэр 2 найзтай найзлуулахаа байлж шин. Яа ямар яана. Яса токсик хүн бэ те. Атлаа тийм юм. Түрүүний ярьжсэн юм чинь заяа байна. Ши тийм байхгүй. Тэгэл миний хайртай хүмүүсийн найз бол тэгэл гайгүй хүмүүс байдаг шүү дээ. Ер нь бол хараад ахаар. Тэг ер нь бол хүн чинь нэг дугуйгаа олж нийлэн гэдэг. Би тэрэ залууд орсон бол найзууд нь ер нь яг тэрний ижлийн дугууны хүмүүс байдаг болохоор гайгүй байт юм. За тэгвэл ингэж дүгэн чи би ерөөсөө ингэж дүгэн чи. Хэрвээ найзуудынхаа хэр амьдралдаа оруулалтын тэр хэмжээгээр л чамд асуудал болохгүй нь л. Оо яг. Найзуудынхаа амьдралдаа оруулахгүй бол асуудал болохгүй. Амьдралдаа оруулаад тэр үгээр нь үг хийгээ явуудал асуудал тэр хэмжээгээр л асуудал болох юм. Тийм үү? Оо яа. 5-5 гоё дүгэн. Яа. Окей, за сонсогчийн асуулт сонгоё. За сонсогчийн асуулт руу оръё. Тэгээд энэ ч нэг асуулт ирсэн байна. Мөнгийг нь харц уу гэдэг дээр ямар бодолтой байдаг вэ гэд нэг. За, мөнгийг нь харц суух юм уу? Эсвэл сэтгэлийг нь харц суух юм уу? Яах юм? Ядуу хүнтэй суух юм уу? Баян хүнтэй суух юм уу? Ядуу хүн дурлах хэрэггүй. Дурлаач хэрэггүй. Би түрүү эхэлсэн. За. Есүсийн болон эхэлж байна. Цан. Тэр тэгэхээр ингэж яасан бэлээ. Америкт гэр бүл жилийн 130 мянгаас дээш мөнгө хийн штэ те. Тэгэхээр амьдралын аз жаргалын төвшин ерөөсөө өөрчлөгддөггүй гэж байгаа мөнгө ихсэх тусам. Тэгэхээр та жилийн 130 мянган доллар хийж гэнэ, жилийн сая доллар хийж гэнэ, эсвэл жилийн 3 сая доллар хийж гэнэ хамаагүй бүгдээрээ л адилхан хэмжээний аз жаргалтай байдаг гинэ. Тэгэхээр тодорхой хэмжээний одоо орлого хүртэл бол яг таны хийж байгаа мөнгө чин хувийн аз жаргалтай чинь холбоотой байдаг гэж байгаа байхгүй те. Яг үл амьдралын төвшин чин дээшилдэг учраас. Тэрнээс цаашаага бол хамаагүй. Тэ? Тэгэхээр хамаатай. Тэгэхээр бол надад бол те одоо 100 мянган доллар хүртэл гэж бодъё те. Одоо 100 мянган доллар хүртэл жилийн одоо 100 мянган долларын орлоготой хүртэл бол магадгүй тэр мөнгө нь бол ямар нэгэн нөлөө болж магадгүй. Тэгээ гэр бүл эхлүүлэх гэсэн бодолтой явж байгаа бол тэрнээс цаашаа бол хэрэг мөнгөтэй бол миний амьдрал яг статистикийн талаас бол аз жаргалыг мань өөрчлөхгүй байна. Тэгэхээр бол тэрнээс цаашаа бол яг хамаагүй. Яг хувийн талаас бол бодно шүү дээ. Магадгүй те. За энэ ингээд хүн яг хөрх юмтан ааш зан сони гэтэл Lamborghini бас гоё машин шүү дээ. Тэгээд тийж хэлдэг штэ. Ундаг дугуун дээр уйлж явах хооронд Lamborghini дотор уйлж явах бол хамаагүй дээр үйдэг. Мөнгө аз жаргал худалдаж авч чадахгүй ч гэсэн ундаг дугуунд ундаг дугуунд уйлахын оронд Lamborghini Ferrari дотор уйлж явах нь хамаагүй дээрэ гэж байдаг штэ. Ундаг дугуун дээр гоё уйлал гоё бороноор явбаар штэ. Чи бодтой. Чи бодтой ундаг дугуун дээр бороо орцсон. Би ямар ядуу юм бэ? Би бол мөнгөтэй хүн сонгоно. Би бол тэгж боддог. Ягаад гэвэл амар зүртэй байсан. Мэдгүй нэг амар мөнгөтэй хүн гэхээс илүү мөнгө олох чадвартай хүн бэ гэдэг нь надад илүү чухал ах. Одоо нэг юм тэр хүн өөрийнхөө хөдөлмөрөөр өөрийнхөө авьяас чадвараар хоббигоор ч юм уу мөнгө олох чадвартайг нь илүү сонгоно. Одоо зүгээр нэг мөнгөтэй хүн биш үү? Одоо эцэг ихээс өлсөн ч юм уу. Тэгмэл тэр мөнгө чинь нэг дуусан даа. Тэр тийм биш нэг юм мөнгөтэй одоо тодорхой хэмжээний мөнгөтэй одоо юу гэм байр авчих ч юм уу эсвэл нэг юм амар зовхгүйгээр намайг амьдруулчих. Тэгээд нэг юм дээрээс нь мөнгө олох чадвартай үнтэй сун гэж боддог. Суун гэж боддог. Сонголт орж байгаа шиг ярьчлаа цааш гараа. Окей го. Тийм сонголтын хавал би ер нь бол мөнгөтэй хүнээс сонгоно гэж боддог юм аа. Тэгэхгүй бол нэг ингээд хайр мянган байгаад ч гэсэн 10 жилийн дараа тий 5 жилийн дараа окей нөгөө хүн чи ерөөс ингээд нэг юм мөнгөгүй мөнгө олох чадваргүй ч юм уу байгаад байвал миний хайр аяг бол дуусаж магадгүй байна. Би ингээд байнга өдрийнхөө би ингээд үхэх юм шиг ажиллаад байдаг мөнгө олохгүй заавал байдаг нөгөө хүн маань ингээд нэг юм ямар ч мөнгө байхгүй тэгэл
мэдгүй уур хурж эхлэх бах. Ер нь бол үнэнгээ хэлгээд. Тийм болохоор мөнгөтэй үнэ сонгоно. Гэтэ мөнгөтэй байлаа гэдээ одоо бас нэг юм хогийн зогийн ааштай ч юм уу эсвэл үүдийн тийм хүн бас сонгохгүй. Зүгээр мөнгө олох чадвартай тодорхой хэмжээний хөрөнгөтэй үнэтэй сонгоно гэж боддог. Суучлаа шүү. Суусан шүү. Өөсөө асуулт нь мөнгөний харцах бол гэсэн асуулт байгаа юм чи тийм үстэй. Гэтэ ийм асуулт энэ чамд яг нөгөө хүний одоо орлого байлаа шүү дээ, жилийн орлого. Яг ямар орлоготой хүн бол яг чамд яг за энэ бол санаанд төрж байна гэсэн байх уу? Мөнгө одоо яг нэг юм тийм мөнгө төгрөг нь одоо тэдэнд евро байх хэвээр одоо тэдэнд доллар байх хэвээр гэсэн бол нэг чухал биш. Ингээд яг юу хийж мөнгө олж яана гэдэг чухал байна. Окей. Одоо юу гэдэг хоббигоороо ч юм уу энэ цаашдаа энэ хүний хийж байгаа зүйл нь цаашдаа ингээд нэг юм 10 20 жилийн туршид яг иймэрхүү хэмжээний энэс илүү мөнгө олох хэмжээний хүн үү ч юм уу тийм. Эсвэл энэ олж байгаа мөнгө нь бит хоёрын амьдралд хэрэг болох уу? Бит хоёрын цаашдаа ирээдүйд ингээд нэг юм аль аль нь санаа зовхгүйгээр би одоо ингээл яг өөрийнхөө ажил хийгээл өөрийнхөө мөнгөөр өөрийнхөө хоббиндоо зарцуулдаг ч юм уу одоо нэг юм өөртөө зарцуулмаар байлаа гэхэд надаас одоо нэг юм хамааралгүй байвал окей. Тэгвэл надаас хамааралтай болоод эхлэх юм бол хэцүү басан хүн. Тийм болохоор нэг юм өөрийгөө болгочдөг бит хоёрын амьдралыг нэг юм гоё аваа явчихна. Одоо би хэрвээ нэг өдөр ажилгүй болоо гэхэд бит хоёрын амьдралыг гоё аваа явчих. Тэгэд нэг юм багахан хэмжээний одоо жижигхэн бизнес их мөнгөтэй ч юм уу байл окей. Гэхдээ ер нь бол ажил нь чухал юм байна надад л хэдэн төгрөгийн одоо ямар ажил хийж байгаа нь чухал. Ямар төрлийн ажил? За одоо жишээлбэл юм заяа. За нэг нь IT заяа. Нэг нь IT чинь заяа. За нэрд гар тэгээд ер нь бол мөнгө хийх чадвартай шүү дээ тэр чинь тий ингээд чамааг бол ингээд ер нь бол аваа авч чадвартай. Нэг нь ингээд амар coin moin ингээд яадаг заяа ингээд крипто ойлод мэлэддэг л одоо амар нэмсэгцэн явж байгаа заяа. Тэгээд ер нь бол одоо амар мөнгөтэй явж байгаа. За энэ хоёр залууг ялаас авахгүй. Байтгийн сон. За арай нөгөө илүү ингээд ирээдүйтэй одоо тэр хүн крипто coin moin ингээ үнэ алдсан ч гэсэн тэр хүний одоо жишээлбэл IT-ийн хүн чинь бол нэг юм IT-гаар ахиа 30 жил 40 жил ажиллаа мөнгө олох боломжтой. Одоо coin-тэй хүн чинь маргааш хэд мөнгөгүй болох боломжтой учраас IT-ийн би бол сонгоно. Царай муутай IT эсвэл sexy silver. Царай муутай IT сонгоо. Тэгэл тусаж дурлах юм чинь. Үгүй юу лээ дасаж дурлах. Дасаж дурлах. Тэгээд тусалж дурлах гэж. Тэгэхгүй би угаасаа тийм одоо хэцүү мөнгөгүй хүнтэй байна гэхээр хэцүү шүү дээ. Бодлоо 10 жилийн дараа хайр чинь дууссан шүү. Тийм. Окей. За од. Би дээр яг ямар эпизод дээр ярьжсэн хин ариунаа санах бах. Би ерөөсөө санахгүй байна. Гэтэ сизон 8 дугаар. Яа тийм үү юу ярих гэж байгаа мэдчихсэн шүү дээ. Мэдэж байна надад чи би яг бодчихсэн дөрөв. Одоо чи бүр би нэг яа. Би тэрэн дээр юу ярьжсэн гэхээр би нэг юм relationship байсан. Тэгээд бүх юмаа нэг эмхтэй найз өхнөрөөр даалгуулаад зөхгүй. Тийм. Тэгээд тэгэнгүүт би амар жижигхэн санагддагсэн. Би тэгээ өөрийгөө амар тийм жижигхэн санагдажсэн гэж би ярьжсэн шүү дээ. Яг тэрнтэй л адилхан юм байна. Би угаасаа тийм хүн сонгох юм бол одоо мөнгөний хард сонгох юм бол би тэгэл бус өнгөрсөн амьдралаа тэгэл өөрийгөө тийм жижигхэн гэдгээр л төсөөлөөл тэгэл ямар дарамттай амьдрах учраас би нэг мөнгөний хард сонгохгүй юм байна. Мөнгө нэг чухал биш. Гэхдээ би ямар одоо нөгөө өөртөө итгэлтэй амьдрна гэдэг чинь чухал байхгүй. Тэгэхээр тэр айгүй их мөнгө одоо юу ч тий одоо нөгөө намайг provide гэдэг хэлэхээр тий намайг тийжээгээд эхлэх юм бол би өөртөө итгэл айгүй байхгүй болох юм шиг бодож байгаа учраас би ерөөсөө мөнгөний харахгүй юм. Нэгт хоёрт манай аав нэг юм загсын ч явахтай аавын сургалтаа. Тэгээ би тэрийг нэг хайхтар ингээд бүр ингээд тэрнээс нь тэрийн дүрэн болгоод ингээд дагаа явдггүй ч гэсэн миний ингээд тархин дотор нэг юм суулгацсан юм шиг байна. Зүгээр манай аав юу гэж хэлжсэн гэхээр миний хүү ер нь ингээд ханаа сонгох юм бол ер нь зинданыхаа үнийг сонгоор гэсэн. Тэр болохоор чи дээрээс өөрөөсөө ингээд бүр хит ингээд доогуур зиндааны би гэж ярихаар одоо нөгөө бидний амьдралын төвшин ингээд доор дээр байгаа шүү дээ угсаа амьдрал чинь. Тэгээ хит ингээд доогуур болчингууд тэр хүнийг ингээд provide хийх гэж зовноо. Одоо жишээ нь тэр хүнийг тижих гэж ч юм уу эсвэл тэр гэр бүлийг авч явах гээд айгүй хэцүү болно. Эсвэл хитрхий дээшээ явчих юм бол яг л ми түрүүний хэлжсэн шиг одоо би өөр ингээд чирэгдээд амар хэцүү амьдрнаа. Тийм болохоор ерөөсөө нэг зэндаа гэхээр ерөөсөө зэндаа л гэж яриад байгаа юм бо жоохон муухай үгсэн муухай үг л байна л да. Манай аав айгу муухай л үг сонгож хэлсэн. Гэхдээ
Тэр амьдралын левел нь ер нь нийгмийн статус нь ер нь бол нэг одоо төвшөнд байх юм бол арай хайдаг багтаа толгойн өвчин багтаа амьдрах юм байна гэдэг тийм ойлголт надад өгсөн юм шиг. Тэгээд би тэрийг айхтар дагаад байдгүй гэсэн. Яг хөө хэрвээ сонголт байх юм бол тийм сонголт нь л зүгээр байх таа л гэж бодож байна. Одоо өөртөө адилхан. Тэгэхээр мөнгөө сонгох гэсэн юм уу? Яг хөө бүр амар бүр мөнгөгүй сонголт байх юм бол мөнгөгүйг сонгох юм. Яг тэгэхээр би өөртөө жоохон сэтгэлтэй амьдрмаар шүү дээ. Гэхдээ яг хөө тийм эрэгтэй юм чинь бидгүй бид нар нөгөө эцгийн эрэгтэй яс тогтсноос хойш эрэгтэй хүн нэг гэр бүлээ provide ийн гэдэг нэг тим юу байгаа шүү дээ. Нэг байглаасаа ч юм уу тэгэл бидний нөгөө өсснөөс ахгуулаад нэг тим юу тогтцсон байгаа шүү дээ. Тэрийг дагах гэж бодож байна. Ойлгомжтой. Би яа. Дүйцээр өөрийгөө батсан чи би тийм биш юм байна гэж. Тэ. Баян өгтөд байл залгаарай. За миний өгтөд хөрх гэж байна. Миний бодлоос өөрчлөгдсөн байгаа. Би өмнө ингэж боддогс байхгүй юу. За. Ер нь бол нэг мөнгөтэй залуу малуутай ингээ хамт байх юм бол амар санаа амар байж болох юм байна гэдэг ч юм уу те. Ингээд би нэг амар юм зовоод ахгүйгээр ер нь бол янз бүрийн илүү дутуу асуудалд санаа зовоод ахгүйгээр амьдч болох юм байна гэж боддог байлаа. Тэгсэн чинь би злотоо болж үзээ бас. Амар баян залуу заяа. Тэр тийм бүр ингээд зүгээр мөнгөөр зодод авчих гадсан байхгүй бүр ингээд нэг юм бүр ингээд наа чи асуудал биш тэгчий гэдэг ч юм уу те ингээд тэгчий яг ихэндээ бол гоё юмсан надаа. Ихэндээ ингээд бас зүгээр ч юм уу гэж боддог байлаа. Тэгсэн чинь би тэгтээ тэрэндээ нэг юм амар тавгүй байгаадсан. Одоо миний төсөөлжсэн шиг биш байгаадсан. Амар юм санаа зовдөг ч юм уу те ингээд нэг юм тэгээс сурцсан хүмүүс бас байдаг л ахaltaа ингээд нөгөө ер нь ерөөсөө асуудал биш те хүнээс мөнгө гаргуулад байгаа нь асуудал биш хүмүүс байдаг гэж магадгүй. Тэг би болохоор тэрэнд ерөөсөө тухтай биш байгаадсан. Ингээд ер нь яасан ч гэж би тэрнээс тэрэгч мөнгө аваад байгаа зүгээр унтаадаагийнхаа төлөө мөнгө аваад байгаа ч юм уу те мэдхгүй эсвэл тэр хүн ингээд надаа ингээд амар хайртай гэдэг ч юм уу тэгж хэлж байгаа ч гэсэн цаанаа ингээд нэг юм би нэг өрөнд ороод байгаа санагдсан байхгүй. Тэгээд би бодсон. За мөнгийг бол би өөрөө идэж чадах юм байна. Гэхдээ яг энэ асуултанд хариулахад бол бас үгүй гэх нь чаашийн тий. Огт мөнгөгүй үгнийг сонгоно гэх нь чаашийн. Ер нь бол бас заяагийн илдгээр цаашаа амьдралаа авч чадвартай тийм потенциал нь байгаа тий. Яг одоогоор мөнгөгүй байж болох ч гэсэн цаашдаа ингээд бас юм одоо ингээд ерөнхийдөө амьдралаа авч чадвартай тийм л хүнийг сонгох бах. Тийм болохоор зэрэг дундуур нь хэлж тарах л дээ. Тэгш үгүй. Нэг сонголт тийм дундуур гэсэн байхгүй шүү дээ. Тийм баг. Нэг бол баян нэг бол ядуу сонгоо. Тийм эсвэл би баячи. Тийм эсвэл би баячи. Сонголт байхгүй. Эсвэл би баяжад мөнгөтэй сууя заа сэтгэлтэй тийм үнтэй. Тэр чи эрэгтэй хүмүүс сонгох юм шүү. Хариулъя л да. Тэр чинь мөнгөний хард сонгох уу гэсэн шүү дээ. Мөнгөний хард суух уу. Тийм ээ. Хард сонгоно гэхдээ тод хязгаартай. Тийм. Хязгаартай. Тэгж базагдаад байна шүү дээ. Амар мөнгөтэй үнтэй бол суухгүй хаа. Бүр амар бол чадахгүй юм байлээ. Тэгээд яг нэг одын илтгэр ч гэсэн юм зэндаамдаа бас нийлэхгүй юм байлээ. Ингээл ярьж байгаа юм ядчил идэл чиргэлж байгаа юмнууд нь хүртэл өөр те ингээл нэг юм амар би өөрөө бол нэг тийм амар брендийн хувц гэж нэг явдггүй. Яг зүгээр өмсч үзээд болцсон те нэг өөрөө тэгж боддог байхгүй. Огт өмсч үзег бол биш. Өмсч үзээд болцсон яг л адилхан юм байна гэж мэдэрсэн. Тэгээд тэрэн тухай би нэг нийтлэгдсэн ч хүмүүс бас идэх гэлээсэн. Гацтай амьдрахад гадгаа мангаа амьдрах хэвээр мас таа. Тэгээд юм дээр бас хаал нэгтгэе байсан. Тэгээд би бас нэг юм хэлчихв. Одоо ингээд ийм охтод байдаг шүү дээ. Ингээд ер нь бол ингээд нэг зандаах заяа. Би балер уушлаараа сонсогчтой балер гэж бодохоос нэг левлэх заяа. Нөгөө тэ статус нэг левлэх. Тэгээд тэгснэ гэ net income өмнө адилхан зэ баг адилхан нэг ерөөсөө илүү гарахгүй зэ. Тэгсэн мөртлөө амар expensive хөлтөд байдаг те амар үнэтэй. Амар үнэтэй брэнд авц амар үнэтэй те өөр тавьж байж байгаа. Би тийм хүмүүсийг бас сонгохгүй. Яа тэгэхээр тэр үнийг ингээд би яг ингээд одоо тэр одоо нөгөө хүсэж байгаа юм би өгч уусаа хизэж надад ингээд өгч чадхааргүй санагдах юм бол уусаа бас сонгохгүй юм. Үгүй дээ баян үнд чинь бас бэлэг болддгүй мэлээ шүү дээ. Юу өгөө мэдгүй. Ийм байгаад байна. Гэхдээ нөгөө мөнгөтэй хүмүүс бас хоёр байдаг хаа. Одоо нөгөө мөнгөтэй мөртлөө нэг юм мөнгийг зүгээр нэг юм тэг зүгээр л нэг миний амьдралын хэрэгцээ гэж хардаг нэг юм
нэг мөнгөтэй интеллигент тийм хүмүүс чинь нэг хондоо юм аа нэг амар хүнтэй Louis Vuitton, Gucci үргүй ингээл нэг хөрхөн байгаль дээлтэй цүнх мөнгө үрсэн ч юм уу нэг юм мэдгүй надад бол тэгээд тийм мөнгөтэй хүмүүс би бол дуртай нэг юм би мөнгөтэй гэж баярхаагүй гэдэг. Мөнгөтэй гингүүтэй нэг юм бүр амар шиг одоо нэг юу гэдэг хичнээн мянган үнэтэй өнөртэй ус турхээ. Би Дубайд амьдарч байна. Ихэртэй 10,000 долларын залуу хүчээс салдаг гэлөө. Тиймэрхүү хүмүүсийг би ингээ зүгээр нэг юу мөнгөндөө амар захируулагдсан нэг тийм баян хүмүүс юм шиг санагдаад байна. Надад ч тиймэрхүү хүмүүс таалагдсан юм. Мөнгөтэйсэн ч гэсэн би тэр хүмүүсийг баг ядуу гэж хардаг. Сэтгэлийн тийм хөрхөдөө гэж боддог байхгүй. Юу байдг юм бэ? За одын муухай үгийг хэрэглэе. Зинда гэдэг үг. Тэгэхээр ийм статистик байдаг юм бэ? Тэр юу гэсэн чинь одын манай аав их шүү. Анхны одоо хоочны Монгол юм уу та анхны одоо generation баян хүн гэж байдаг те. Тэгээд одоо 3 4 дэх generation баян хүн гэж байдаг нэ. Тэгээд ялгаа нь юу вэ гэсэн чинь first generation баян хүмүүс те. Нэг бол одоо өөрөө баядсан эсвэл ээж аав нь баядсан тиймэрхүү хүмүүс юу гэдэг вэ гэхээр тэр мөнгөө нэг олсноо хүмүүст үзүүлэх дуртай байдаг гинэ. Тэгэхээр одоо ингээл баян орсууд морсууд энэ төр байдаг шүү дээ. Ингээл олиг авахд ингээл 90 онд мөнгө зөнгөтэй болсон тийм хүмүүс бол яг ингээл хувц идэлж байгаа хэрглэж байгаа юмнуудаар ингээл баянаа үзүүлдэг. Тэгээ одоо жишээл нэг Дубай баян баячууд байдаг шүү дээ. Одоо тэр чинь нэг 50 60 жилийн өмнө баян болж эхэлсэн шүү дээ. Гэвч одоо 1800 оноос ахуулаад англичууд тийм 1800-аад оноос ахуулаад баян байсан гэр бүл амьдрдаг хүмүүстэй. Тэднэрт болохоор мөнгө нь бол одоо тийм статус символ юм биш. Зүгээр л яг л өдөр тутмын байдаг хэрэгцээний юм те. Би бол ингээл гэртээ өмсдөг тавчгаа тоохгүй өмсдөг. Тэд нар бол хэрэгжилж байгаа мөнгөд бодохгүй хэрэгэлдэг. Тийм байдалтай. Тэгэхээр тэр бас тэр баячуудын яг мөнгөний биш сэтгхүүн зэндээ гараад ирж байгаа байхгүй. Тэрний юу гэхээр төчнээ их мөнгөтэй байсан ч гэсэн тэр одоо дөнгөж мөнгөтэй болсон хүмүүс одоо өмнө ядуу байсан сэтгхүүгээрээ сэтгэж байгаа учраас тэр мөнгөө хүмүүст үзүүлэх гэж харуулах гэж оролдог. Мөнгөөрөө зодож амьдралаа одоо гоёлох гэж оролддог. Нөгөөдөл нь болохоор тийм баян мөнгөтэй амьдрал сурцсан учраас тэр бол мөнгө бол зүгээр л хэрэгцээний л нэг юм. Амьдралын захирсан тийм одоо эд зүйл биш. Тэгэхээр яг одоо юу ч хэлж байгаа гэхээр яг заавалчгүй тэгэл олон генерашныг байж байхын хэрэггүй те. Дөнгөж одоо өнгөрсөн жил баяжсан хүн байж магадгүй. Гэхдээ сэтгхүүн тийм байх юм бол бас нэг өөр зэндэ байж магадгүй юм байна. Би дахиад нэг асуулт байна. Энэ жоохон уртлуулаад нэгтэй хамгийн сүүлийн асуулт. Юмыг ээж мэдэх амар мөнгөтэй хүн сонсож байгаа юм бэлээ. Ингэж асуусан бид ингээ баасаа ингээл бид нар өвлгөр мүлгэр ингээл мөнгөтэй хүн айгу баян хүн муу сэтгэлтэй ядуу айгу сайхан сэтгэлтэй гэл өссөн л юм шиг байгаа. Тэгэхээр өвлгөр мүлгэр дээр тэгж гараад идэж шүү. Ер нь мөнгөтэй байх буруу юм уу? Мөнгөтэй хүмүүс муу байд юм уу хөвчлээ. Үгүй шүү дээ. Гүү. Лаборош. Тэгээ яагаад бид нар үсэ. Яаж мөнгөтэй болсон бэ? Тэгээ яагаад бид нар ингээд одоо мөнгөтэй хүнийг сонгох, мөнгөгүй хүнийг сонгох уу гэдэг асуултанд бид нар ингээд хэрэлдээд байсан харилаа да. Бид нар ерөөсөө хэрэлдээгүй бид нар зүгээр л санал бодлоо солилцчихна. Наач ихтэй одоо ингээд юу байхгүй юу? За гэхдээ нууц шүү дээ. Зүгээр мөнгөтэй хүн жоохон нэг тийм муу, мөнгөгүй хүн жоохон сайн гэдэг тийм ойлголт амьдрал дээр байдаг шүү дээ. Нууц шүү дээ. Тийм. Яагаад тийм ойлголт байдаг вэ? Тэгэл мөнгө хүмүүс өөрсдөө за муухай хэлэх гээд нуучлаарай байлаа бидсэн шууд зогслоо гэсэн даа гэж. Тэр чинь яг юутай адилхан шүү дээ. Одоо нэг одоо Европ хуучин Christianity чинь тэгдэг байсан шүү дээ. Одоо нэг болон education-ийн одоо лоо байлгах гэж тий. Тэгээд ядуу хүмүүсийг ядуу хөврөө байлгах гэж та нар ингэж ядуу амьдрал амьдрах хэвээр. Тэгэхгүй бол одоо диважнд явахгүй гэсэн тиймэрхүү юм одоо заадаг байсан. Тэгээ одоо population control тэ ард түмнийгээ удирдах гэж оролддог хаадууд нь. Тиймэрхүү сэтгхүү гардаг гэсэн. Яг тэрнтэй адилхан магадгүй хин нэгэн тэ өөрөө тэл ядуутай happy биш байсан байгаал тэгэл одоо ядуу хүмүүс гоё байдаг гэсэн тиймэрхүү ард түмнийгээ удирдах гэж оролдсон. Тиймэрхүү юмнаас гарсан байх гэж бодож байна. Түүхэн талаасаа. Түүнээс мөнгөтэй хүн бол проблем биш. Проблем биш. Яг хөө зүгээр психологийн талаас бол зүгээр одоо тэгдэг штэ. Баян хүн баяжгаад илүү амархан байдаг. Тэгээ шуналтай хүн л баяжж байгаа гэсэн талаас бол яг одоо муу гэж бодож магадгүй. Гэтэ баян байх бол проблем биш штэ. Гэтэ нөгөө юу штэ. Мөнгөтэй хүн чинь магт гэдэг чинь монголоор үгжиж болох юм. Хүч чадал. Тэг хүч чадал ихтэй одоо тэрүүгээр айгүйх чи мөнгөтэй байлаа гэд яг айгуугаа зөв орчуулж чадахгүй байна. Одоо мөнгөтэй байлаа хийж ингээл тий улс төрийн ямар нэгэн зиндаанд очдог ч юм уу чи хүссэн юм ингээ хийгээд байгаа болохоор ингээд ядуу одоо ман зан шиг хүмүүс ингээ уур хүргээд байгаа байхгүй. Бид нар ингээ хийж чадахгүй
бид нар боловсрлаараа ингээ одоо дээшлж чадахгүй байгаа хүмүүс тэр хүмүүс зүгээр мөнгөөр ингээл юу гэдэг миний хийх чадвартай юмыг тэр хүн зүгээр мөнгөөр авчиж ахаар тийм одоо нөгөө буруу сэтгэлгээ байгаад байгаа байхгүй. Буруу сэтгэлгээ гэж угаасаа нөгөө хүмүүс ингээ харж байгаа шүү дээ. Энэ мөнгөтэй болохоор тийм. Ижихэн гараас гарахгүй л гэсэн үг юу. Яг хөө зөв хэлж байгаа. Тийм зөв юм байна. Миний одоо заягийн хэлж байгаа сонсоод бодогдож байгаа юм би ихлээрээ зөв мөнгөтэй байхлаараа илүү их амьдралын боломж гарч ирдэг. Opportunity. Тэгээ тэр opportunity-г яаж хэрэгжилж байгаа нь таныг одоо ямар хүн бэ гэдгийг одоо үзүүлнэ. Ахта мөнгө бол өөрөө бол юу биш, асуудал биш. Чи ингээл амар тэртет рүү ингээд нэг төрцөн аав ичж амар баян. Чи ингээд төрцөн үсээ ингээд амар хөрөнгөтэй болоод төрцөн. Тэгсэн чи хүмүүс ингээд чи мөнгөтэй болохоор чам үзий яддаг байл яхаа. Тэгэл яг хөө тэгэл өтер үзий яддаг хүмүүсээс хол юм шүү дээ. Гэтэ баян байж үдчихэд дараа нь хариулбал бас сонирн бах тий. Одоо бид нар чинь ингээд нэм зүгээр дундад зиндаагаар л яриад байгаа шүү дээ. Монгол амжилттай монголчуудын өнцгөөс яриад байгаа шүү дээ тий. Зүгээр баян байж үзэх бас амар өөр гэж магадгүй. Одоо бидний огт мэдрэхгүй амьдрал шүү дээ тэр чинь одоо. Магадгүй зүгээр гүүж явж байгаа үний хажуугаар тий машинтай уралдаа явж байгаа тий адилхан амар хурдан тэр одоо зорилготой өрх нөлөөлдөг ч юм уу тий. Эсвэл бүр гарааны одоо шугам бүр тэр урталтай ээж ах ч юм уу тэр хүний хувьд бол угаасаа л төрхөөсөө тийм юутай боломж нь одоо өндөр тийм болохоор зэрэг амжилтны өрх одоо өндөр нь ч гэсэн өндөр гэдэг нь л тэрлэх. За окей. За тэгвэл энэ асуултыг асуусан тэгээ сонсогчдоо маш их баярлалаа. Гоё сонирхолтой асуулт байна. Гэтэ сонирхолтой шүү дээ. Тэгвэл энэ мөнгө төгрөгийн асуудал байнга л амьдрал дээр үүсдэг те. Байнга. Яг ингээ ярьсан чинь бас ондоо юм ярьж шүү манайхан. Маа сонсогч нар мэдэж авлаа шүү гэж. Мэдэж авлаа шүү. Маа сонсогч нар бас тэгээд өөрсдийнхөө өнцгүүдийг бас бичээрэй. Бас сонь юм гарах бах шүү. Бид нар бол бүх комментуудыг уншдаг байгаа. Тэгэхээр янз янзын бодсон сонсон юм бичээрэй. Тэгээд хамгийн гол нь бол зарим хүмүүс мөнгөөр баян байж магадгүй. Гэвч бид нар бол сонсогч нараараа баян шүү. Тэгээд улам баяжмаар байна. Тийм баян хүний тийм одоо мэдрэмж сэтгэл яаж төрдөг вэ гэхээр та нар subscribe бутнаа дарахлаараа бид нар тийм мэдрэмж төрдөг шүү. Тэгэхээр биднийг сэтгэл санаагаар ад жаргалал баян байлгамаар байвал та нар subscribe бутнаа дарахаа битгий мартацгаагаарай. Та нарт энэ эпизод таалагдсан бол subscribe бутнаас гадна Instagram-аар follow хийхэд битгий мартаарай. Бид нар бүх одоо тавьдаг платформоор подкастаа тавьдаг байгаа шүү. Тэгээд сансан бодсон юм байх юм бол бид нэрлүү бичээрэй. Тэгээд бас хариултын сонсмор тийм сонирхолтой асуулт байх юм бол комментэн дээр үлдээгээрэй. Эсвэл Instagram-аар бид нэрлүү бичээрэй, бүгдийг уншдаг шүү. За танартай маш их баярлалаа. Энэ 7 хоногийн өстөө сайхан өнгөрөөгөөрэй. Озэ подкаст байла. Баярлалаа баяртай. Bye. Баяртай.